гитар дарлаа, тааж гоё бөмбөр дарлаа. Доо яаха. За баярлалаа. Юу ярьж чи? Доо яаха. Доо яг чиг нэг юм. Доо яаха гэдэг. Үзэгчдээ та бүхэндээ энэ одоо оны хамгийн сүүлчийн өдрийн цаг минутын мэндийг хүргэе. Тэгээд одоогоос 25 жилийн өмнө анх X2 хамтлагийг байгуулагдсаж байсан эрхэм олон уран бүтээлчид энэ сууж байгааг та бүхэн харсан бах. Тун удахгүй он солигдоод X2 Production 25 жилийн болох гэж байгаа. Мөн бүх хүмүүсийн баяр болох шинэ жилийн баяр маань тун удахгүй гарах гэж байна. Ингээд X2-тэй бидний шинэ жилдээ эрхэм үзэгч та бүхнийг хамт байгаач гэж урьж байна. Өнөөдөр X2 анх одоо ямар нэртэй байгуулагдж байсан, одоо энд одоо цуглах утга учир болсон энэ шалтгаан анх яаж хэн сэдэж энэ хамтлагийг байгуулж исэн талаар эрхэм найруулагч Найдан Дарж багшаас анхны одоо энэ асуултыг тавьж эхлэе гэж бодож байна. Тэр үе чинь нөгөө өнгө тэнэд байгуулагдсан байсан. 95 онд байгуулагдсан. Тий, өнгө тэнэд байгуулагдсан, хошин урлагийн чадвар Бацаа байгуулагдсан. Тэгээд зарим хүүхдүүд ингээд нийлж бас хөтөлбөр хийдэг те, яг хамтлаг биш ч гэсэн бас хийдэг тийм биш. Тэгсэн чинь онон одончин хоёр би дараамын чадрын найруулагч өрөөнд орж ирж байгаа тогшоод орж ирж энэ хоёр нэг хамтлаг байгуулах гэсэн идэл хамтлаг болъё. Тэгээд та толгойлоод ингээд яваач. Энэ хоёр ороод ирэхгүй. Тэгээд зүгээр би дотроо энэ хоёр юу гэж бодсон би мэдгүй одоо ярих байлгүй. Би бодохдоо бол тэ худалч их нар хийчлээ. Инэдмийн нэг тийм энэ найруулагч мэдрэмж байна гэсэн нэг тийм итгэл төрсөн юм шиг байна. Нөгөөдөг нь би өөрөө жүрсний мэргэжилтэй. За тэгээд яг тэр саяны 4 сарын 1-нд тэр сумын автоманд муухай царай гараад тоглолцсон. Тэгээ энэ идэр үндэслэл болсон юм шиг байна тийм ээ. Тэгээд найруулагчтай бас баяж энэ хоёр бодсон юм байгаа биз. Тэгээд надад ийм санал орж ирэхэд нь тэгээ би бодож байгаа. Тэгээд за тгийгээд тэгж анх хамтлаг боловсоор тавигдаад тэгээд тамга тэмдэг бол 98 онд болоо 2000 онд болоо бид нар авчихсан тийм ээ. Тэгээ тэрний ч өмнө яг онон бүтээр нэг хамтлаг байгуулъя тэгээд хэн дарга болохоос бол их алалдсан л та. Алалцаад бүр аргаан бараад хинч дарга болж болдгоо гэж бодлоо. Энэ бол зүгээр. Яг надтай чинь уялдуулаад би нэг та нарт бичлэг үзүүлье. Тийм. Жилийн анд. Энэ хөрг номер өссөн шин. Энэ ч эрдэнэ оюут байсан биз дээ. Юунд цэгийн чаддаг. Заанах биш үү тийм. Дооёо оюут байсан тийм ээ. Оюут. Төгссөн биз дээ. 97 он төгссөн юм бас. Хоёр яг төгссөн биз. Төгссөн жил. Дооёгийн гой дүр болсон шин. Дөрөв энэ бол өстой уран сайхны дүрийн хэмжээнд хийгдсэн. Цаана хэн халуураа ажилласан бэ? Үгүй дэлгэнэ. Хүлээсэн сууж байгаа тайзны ажиллаж. Ай. Жох эмхтэй л биш юм шиг. За
97 он дээр гарсан номерд энэ их олон жил яригдсан. Яагаад яригдсан бэ гэхээр энэ миний бодлолтой жүжигчид маань өөрсдөө оногцсон тэр дөрүүдээ гоё гаргаж ирсэн. Бид нар соёл урлагийн сургууль оюутнууд байсан. Тэгсэн чинь яг манай нөгөө мэрэгжлийн хичээл дээр яг одоо яг энэ номерын тухай яриад бүх хүмүүс одоо яг нөгөө тэнд тоглосон бүх дөрүүд нь өөрөө яг ингээд мэрэгжлийн ур чадварыг өндөр гайхалтай гаргаж өгсөн. Үнэхээр бас цаг хугацаа яг хурдан өнгөрдөг юм байна тийм. 97 он гэхлээр 23 жилийн өмнө. X2 бол их гоё тийм хамтарч ажилласан уран бүтээлчтэй гоё хаяа сайтай гэж ингэж боддог. X2-д ирсэн уран бүтээлч гэсэн X2 бас их гоё хаяа сайтай өгөөчтэй. Ийм сайхан хамтлаг одоо хүртэл байна да. Тийм шүү дээ. Тэгээ одоо ёстой та нарын анх байгуулсан тэр 25 жилийн өмнө байгуулж байсан энэ хамтлагийн буйнаар одоо олон сайхан уран бүтээлч төрөн гарсан. Одоо ч гэсэн гарсаар л байна шүү дээ, тий. Манай үе гэх юм бол одоо ингээл Эмоц production байна, тий. Баатар хахаа одоо манай Төвөдөө, Наран Солонго, ТМК гэж мөрөдлийн театрт байсан. Одоо Бата гэх мэтчлэн би үеэрээ л ярихад тэгэл миний дараагийн одоо дүүнер ч гэсэн одоо ингээ бэлтгэгдээл байж байгаа гэхэлэр яалтчгүй одоо энэ өнөөдрийн бидний шинэ жилийнхаа эхлэлийг X2 байгуулагдсан энэ ярианаас эхлэе гэж бодсон юм. Яг одоо ингээд X2 хамтлаг ингээд байгууллаад анхны уран бүтээлчд нь болоод ингэсэн энэ уран бүтээлч бүгд бол улсын дараа мэрэгдмийн театрын жүжигчд байсан. Тэндээс улбаатай ингэж гарсан учраас одоо өнөөдрийн хүртэл ер нь зөв миний тавьсан гол одоо зорилго юу гэвэл жүжигчин хүн хэдий хошин урлагийн энэ салбарт ингэж явж байгаа ч гэсэн бусдынхаа муу алдаанаас холуурд явах тийм ээ уран бүтээлч жүжигчнийхээ өөрийн мэрэгжлийн төвшнгөө хадгалж явах гэдэг бол хамгийн чухал зүйл шүү дээ. Хамгийн чухал зүйл тэр. Тэгэхээр зэрэг X2-д орсон уран бүтээлч бол өөрийнхөө энэ мэрэгжлийн төвшнгөө алдахгүй явна гэдэг бол энэ бол хамгийн үнцэнтэй зүйл гэж найруулж яваад би бол боддог юм аа. 96-аас 2000 он хүртэл одоо ингээд харахад бол ер нь урилгаар жүжигчтэй авч тоглолдог байсан шүү дээ. Тэгээ одоо Лавга ах маань хамгийн анхны тоглолтод орсон хэдийн зураг сая гарлаа шүү дээ. Тэ? Сая ингээд харсан чи бүгдээр гавьяа тулцсан биш үү? 7 хүн тий. Тэгээ Дэмбатар маань, Үлзий хүн маань, Хүрэл хүн маань, Оюундар маань, Лавсүрэн маань ингээд урилгаар орж тоглодог байсан. Тэгээд сүүлд Эрдэнэзан төгсч ирэл одоо хамгийн анхны хошин урлагт бол тайзан дээр бас X2-ийн тоглолтуудаар ингээд 3 жил одоо Эрдэнэзан бол бас X2 тоглосон байгаа MC2 маань тий. Тэгээд ер нь бид одоо 3-1 өдөр театртаа хурал хийгээд гарсан шүү дээ. Болсон да санаж байна уу? Бид дөрөв найдаа найруулагч маань бол гарцсан бид тэр хуралд орохгүйгээд одоо байсан бид дөрөв тэр 17-гийн өрөөнд бол одоо айхтар ширүүн хурал болоод нэг өдөр бид дөрөв театраас гарсан. Тэгээд найдаа найруулагч маань яг X2-ийн үндсэн жүжигчд байх хэрэгтэй юм байна. Ер нь бол X2-д үндсэн жүжигчин болж тоглохгүйгээд аяада хандж байсан тий. Яг 2000 онд Баатар хүүгээ одоо Эрдэнэтээс авчирж ялээ шүү дээ тий. Ингээд яг одоо энэ хэд чи яг анхны үндсэн жүжигчд яг ингээд Тэр үед болдоо маань Орос бигийг сурж байсан тий. Хойно. би ороод ирсэн. Тэгээ болдоо хэдэн онд ирсэн бэ? Биш би яг 97 онд энэ саяны энэ одоо гарч байгаа энэ алтан намар шүү дээ. Энд дэр чи би кассан дээр сууж ялаа шүү дээ. Би чи эхлээд энэ чи эхлээд чи биш санхүүгээр дамжиж шүү дээ. Орлого морлоо бас тогтоож юм мэдж авч тэгжиж орж байгаа байхгүй юм чи. Ястаа сонсоогүй байна тий. Их доороос матсан юм. Санхүүгийн хүн байдаг шүү дээ би чи тэр үед одоо тий. Нэг бодлыг том чим шиг, нэг бодлыг жижигхэн чим шиг. Гүт цалин чи надаас би бариад байж байгаа. Өөрийн ихнэл гэж байхгүй. Тэгээд одоо яг энэ 97 оноос хойш тэгэл орж байгаа. Тийм ээ. Одоо би санаж байна яг хөгж залгчдын театр тогтсон бид нар нэг тоглолтондоо урилгаар оруулах гэдэг нэг очсон чинь зөвшөөрөөгүй. Дараа нь би 2 дахь очиж дуудсан чинь хурж ирж нэг 2 өдөр бид нартай сургууль хийсэн. Би марахгүй мэн нэг яваад гэсэн. 3 дахь дээр ирж орсон. 3 дахь дээр ирээд манай хүн болж ирсэн юм дүү. Их үнтэй түнтэй. Ханаас тэр дээгүүр уулзаад байдгаас юм ээ.
Бид яг өдөр доогормож идэв. Юу ч болж. 2-3 жил гуйлгаж хийж орж ирсэн юм шүү дээ. Тэгээ аяа орж ирсэн бас айгүй гоё хантай гэдэг шиг надад бол жишээ тий. Манай аяа ч өөрөө нөө элдв зурагт бас олон жил тоглосон. Ер нь хүүхд залуучуудын театрын бас эмэгтэй жүжигчний юу бацдаг байсан юм биш үү? Хошин талын бацдаг байсан юм шүү. Багтаад. Тэгээд ингээ орж ирэхэд их гоё хантай. Тийм байсан шүү. Хамгийн гоё юм бол одоо дөнгөж гараад бид нар бас юм үзье, нүд тайлъя. Би цаашаа яаж явах вэ те бас одоо энэ бидний л яриад идэг нөгөө Европууд чи яаж амьдраад байгаа, Америкууд чи яаж амьдраад байгаа гэдэг шиг бид нар эхнийхээ хэдэн тоглолтын мөнгийг хуримтлуулж хагаад хамтлагаараа Герман, Итали, Франц явсан шүү. Германаас доржсон үлзий хоёр маань бидэрт урлаг явуулсан байхгүй. Германд очиод харсан чи биш үү? Манай хошин урлагийн тийм хоос орон зай байгаад байсан байхгүй. Загцад орон зай хоо хоосон байгаад байсан. Одоо ингэ батсан чи Айгүй их явсан байгаа. тийм бэ. Өөрөө ч байж өөрөө яйдас нааш урлаг явуулсан шүү дээ. Сайн яаж Амиа яа гэж байгаа байхгүй юу? Оо тий. Би юу санчлаа. Дөнгөж даяг нөгөө Герман явах болохоор бид нар чинь дөнгөж X төвцөд болохоор одоо шинэ оюутнууд ардталт нь ерөөдөө туслах ардталт нь одоо арын одоо багтл байжлаа. Тэгээд X төвцөд манайх хөө дөнгөж төрцөө. Манайхан одоо даяг ингэж гаргаж өгөхөд манад ингэж орой хоол идэх гээд үдэлтэй явагдлаа. Тэгээд манай хүч уусаа. Манай хүн аяа гарган тийм ийм хайрцаг суугаад тэгээд манай хэд нэг амлалт өгсөн шүү дээ. Одоо даяг ингээд явчих юм бол одоо даяад энэ хамтлагт хамгийн чухал хүн одоо ингээд даяа маань ингээд явчих юм бол одоо X2 хамтлагаас одоо гэр бүлд нь одоо сар бүр 30,000 төгрөг ингээд өгж гэнэ гэж амлаа тий. Тэр үед чи айгүй тэгээд даяа ингээд оюутан болоод явцсан. Тэр үед чинь амьдрал бас нэг тийм нэг одоогийн шиг бас тий. Яа санхүүгийн болцоо тоолоод явсан байгаа. Тэгээд яг ингээд мөнгөгүй байжсэн чинь аюу анах одногч хоёр маань 30,000 төгрөг ингээд өгсөн. Тэр ерөөсөн мартагддаг надад. Ер нь Германд очиод их олон шоконд орсон шүү. Бид нар чинь баригад явахаар бас яалчгүй хөдөө гадаа Монголын нөхцөл тийм л юм чинь бас нойлын цаас аваад явдаг шүү дээ. Тэгээд манайхаас чинь Герман явахдаа чамдаан дөрөв нойлын цаас авч явсан хүн байгаа шүү. Чамдаан дөрөв нойлын цаас хүний газар бас энийг зовхгүй шүү гэж бодсон юм чинь. Оногийн багт чи их гоё шүү. Оцсныхоо оройг өөрөө тойрлогдоод аяа бид гур нэг өрөөнд ордог байхгүй юу. Тэгээ байжсэн чил усан дорноо маргааш ийм яг ийм бистолд очино гэл те орны юм очино гэл. Тэгэлсэн чи оноо усан дорлоо. Гээ юу гэл яаваа гэсэн чинь усан тасарчлаа л гэж шүү. Би чи Германд усан тасард юм багт өө гэж гайхал үжиж нэр өгсөн бас адилхан ус тасардгал юм байна штэ гээл. За гэсэн чинь нөгөө ус нь ичлээ л гэлээ. Тэгээд дахиад тасарчлаа гэхээр яана тэр аяв тэр хоёрын яана хоёулаа яаж орноо хэвээр эрэхтэй тулаад цаадаа жорж шиг байна. Ингээд тасраад тэр зовлонтой юм байна штэ гэж бэжсэн чинь ус ирдгүй. 10 минут 20 минут тооллоо. Сүйдээ нөгөө халуусны нөгөө өрөөний хаал гонгоод нүл хөөстөө оноо ингээд цохуугаар бид хоёроо бууалаа. Ингээд битэн хөөс. Одоо над хөөс яах вэ? Каранта суусягаад над хөөс мөс чи буулгах юм уу яа гэ. Одоо наадхаас гарах чи хүний газар ирээд өвчин тусчваа гэж. Тэгсэн чинь хүрээд Нэг юм арчир тэр мэдхгүй болтой. Тэгсэн чинь нөгөө Германууд чинь 2001 онд тийм усанд хямгатай байсан байж тээ тий. Ойрдохоор мэдрэгчээр усны гоожол холдохоор ингээ усгүй болчдгийг мэдгүй. Усан тасарчлаа. Өөрөө дөнгөж саяхан сурчаад тэрийг мэдчихээд нэг 5-6 хоногийн дараа л яваад нөгөө Итали руу явчихсан Итали үг бас мэдгүй юм чинь. Италид өөрөөсөө мэдгүй нөгөө замын нөгөө дүүрээр угаад юм дэр ингээ нэг Итали үг ингээ гайхацсан зогсчих. Би чинь өөрөө тэрийг мэдээ 5 хоног jirсэн би. Тэгсэрнэ. Oh my god. Өөрөө сураад 5 хоног байгаа. Нэг өвөдө томроод нь штэ.
За энэ Итали. Бас гадаад яссан богцоо гэж чи. Хаашаа ч тэр гоо зах дээр ундаа зардаг хөвчгөл гараад. Гадаад явж байгаа хамгийн гангуй. Гадаад яа. Итали. Помперо юу вэ? Чи нөгөө Амфитеатр. за энэ ч гоё газар утсан байна. Нөө үлзий чи энэ үстэй те. Манай юу Жаахан хөвгд үү чи. Хүүхдүүд байсан байгаа зү. Энэ оноо ах гомон залуух юм байна. Өнгөрөөд байгаа юм шиг байгаа. Тэ Финэц энэ. Энэ юу штэ. Манай автобусныхан биш үү? Манай автобусныхан байна. Энэ эцээс айгүй найзууд болсон гэвэ зү. Оо амар найз. Эхэндээ биднийг үздэггүй байсан шүү дээ. Хөрх юм бас нөгөө дууга дуулаад Дуудаад уурайчдаг тийм. Яа ч. хөвсгөлсий. Хөвсгөл далаа гэж яриад байгаа шүү. Манайд бас далаа байдгаа л гэдэг байгаа шүү. Нөгөө амфитеатр үзэх гээд тэгсэн чинь манай жолооч хэлж байгаа юм л да. За энэ чинь 20 минут зогсно. 20 минутын дараа та нар 1 минут биш ердөө нэг 10 секунд тоцрох юм. Тэгээд автобус хаалгаагаал явдаг. Ердөө тэдний дөрвөн тим чинь. Тэгээ боогол за хэдүүлээ ямар ч үсэн энэ деталь сайн амфитеатрт орно шүү гэл гүйсэн чинь километр очроо байхгүй. Яг гоошаа гэдэг үлзээ гэж. Тэгэхээр за үлзээ чи одоо хилтэн урдан суугаад чи надад бол гоё гэлсэн. Тэгсэн чинь нөгөө үлзээ чи ингээд авил суугаад ингээд хаалт германаар баах юм яриад. Тэгсэн чи айгүй соёлт юм л. Очор хоош бол бидрэг олж. Тэгээд бид нар шууд гасан дээр очиод мөнгө төлөөл билет аваад орсон чинь зулаан аглоо ирүүлжээ дотор нь орсон юм чи. Зургийг авсан юм. Оо саяных уу? Саяны бич. Тавэр яасан билет авахгүй яагаад болсон гэж. Багшаа тоолоо. Тэгээд тийм шүү дээ. Тэнд нэг ийм л хашлаг байгаа шүү. Тэгээд тэрийг давж орж болохгүйгээр бүгсууд очирлж байгаа. Чи манай аглоо зулаа энэ хоёр ингэв. Аглоо намайг аваараа гэдэг. Бодлоо зураг авах юм да хашиг давж нөгөө зургийг авч байгаа хашиг давж Зурганда сатараад орцсон хүмүүс. Тэр байгааг гэж мэдээгүй. Хамгийн гол нь ийгсэн. Бидний сэргэлэн л охгүй тэгээд хугацаа алдахгүй. Тэгээд бидний нөгөө ганц айдас нь яана ийм гоё юмыг үзэж чадлаггүй. Тийм шүү дээ. Гаднаас нь явж байгаа. Автобус бол яг хөдлөх гэсэн цагтаа. За эднийг оочилж байгаа янз дотор зургийг аваад гарыг гээл тэгэл гэж байна. Тэгсэн чинь ашгүй манай. бид нар ороод өдөр 15 минутын дотор дамжиж байгаа юм чинь 10 минутанд дамжихгүй бол одоо үлдсэн ууц байхгүй. Бүгднийг үзээ зур хургээ гэлсгээс гүүж амьсгалаа таваараа гэж боцгаал. Тэгээд гарч ирээд автобусандаа суугаад германчуудаа үзүүлж байгаа байхгүй. Бид нар ингээ сая ороод ингээ зураг аваад бүгд том болоод яана үнгүй хараасан амжаагүй. Бид нар чи яг дүрм журмаараа л явна. Тэгээд бид нар нэг юм тэгж амьдсан. Тэгээд түрүүний нэг Ватиканы сүм гэдэг чинь юу Микеланжело Пикассогийн гинхэн дэлхийн ховор үзмэр баг. Тэр нэг манай хэд орж болохгүй, Макт орж Тэгээ манай хэд бол орчиж байгаа байхгүй бид ууцтай. Яана ийм гоё юм үзэж чадахгүй гээл гэсэн чинь бид хоёр ингээд гадаа нөгөө эдрийнхээ юм юмыг барьж зогсчихсон нэг орс хүн ирсэн. Тайрын ш орох ч юм. Орсоор хальт байна. Тий гэсэн чинь энэ хараа ингээд байсан чи яг над шиг хүнийг ингэж байгаа чи бид хоёр шиг юм нүцгэн хүн орж болохгүй гэдэг. Битүү юм хамгаалах гэснээр зогссон. Тэгэл орохгүй. Тэгсэн чинь нааш миний хувцсыг өмсчих гээд өө цагаад нэг удаагийн тийм бас хувцс байдаг юм байна. Нөгөө нэг удаагийн өмсчдэг. Тэнгүүд зулаад нэг нөгөөл тэр ихнэрийнхээ зулаад өгөөд өөр хийдгээд юм орс чинь орс Монгол дружба гэдэг. Орс Монгол дружба гэдэг. Хотолгийн өмсч. Энэ өмсгтээ бас тэгэж хэлээд байгаа. Юу нэгдэг орсооч нөгөө хууги. Тэгэд би чинь сугаа зүгээр спасибо гэж сугаа дотор нь өмсөн ирнэ сугаа дотор нь өргөж байгаа. Нөгөө хүн чинь гайхсан байна. Ягд бүрий гэсэн. Тэгээс спасибо. Тэгээд араас гүгээд ороод гэсэн. Яаж ороо гэдгсэн хувцас авчлаа гэд. Тэгээд ороод шүүхөө өөрийнхөө мотолкийг өмсөж байгаа. Тийм төвхтэй. Тэгэж тэр Ватиканы ч орж үз. Герман хаягдахтай байгаа байхгүй тэр явуулт их хаягдах. Тийм байна. Яасан гэхээр би чинь чамдаан дөрөв хувцастай ирэхгүй. Одоо ч надад байдаг. Тэр материал гэдэг чинь өстой хуучирдгүй байд юм байна. За тэр дунд бас одоо нэг айхтар байцсан. Одоо энэ аягийн Зах зээлийн чөлөө зэлтэгээд ихт орсон үү? манай
манай хамтлагаас хамгийн зах зээлийн чөлөө сэтгэлгээнд өгч аяа штэ. Бид нар тэр тухай юу ч мэдэхгүйсэн чи аяаж яст электрон бараануудыг тэр үед наашнаас амар ачуулсан юм лээ. Тэгээ нөгөө тэгээ одоо юу гэдэг л аяа. Ямар мундаг юм бэ? Харин хэлгүй. Хэлгүй яах вэ? Юу вэ? амар ачуулсан гэ сүртэй ирж байгаа шин яана. байхгүй юм уу? Би өрөөрөө нь орсон чи аяа ийм хайрцагын дунд байж байхгүй юу? Би өөр хахад юу аяа гэж хайрцагын дундаас хайж олоод. электрон бараа одноо мэн гэл. Өстө Германы юм гэдэг чинь насны юм гэл тэгэлээ. Тийм үү би чи яхав тэр гэрээ нэг холигтэй эзэгтэй биш учраас тэр нөгөө галтгооны хэрэг нөгөө тэр электрон бараа чинь тийм их хэрэгтэй бас тийм их одоо удаа идлээдэг Германы сайн маяг тухай юу ч мэдэхгүй шүү дээ. Зүгээр амфитеатр Ватикан юм үзэх. Энэ хүн шууд өөр бодтой. Би альчуугаар үлээ тэр Энэ хүн чинь одоо манай энэ томчууд чиг одоо тэгээ тухайн үед нөгөө камер зөөж шиг юм уу? Цэцгэлгаа мараа тийм ээ. Одоо нөгөө жага мага одоо одоо эргээд бодох нь Женхэн шүлэг камер зөөжсэн байна. Яг тэр үед электрон бараа зөөжсэн. Яг тэрээс идчихсэн. Өдгийн машин заа. Бизнес юм Параллел нэг нь Азаас нэг нь Европ. бизнес юм нэг платформ дээр байсан юм. Харин тийм үү. Нэг платформ дээр байж байгаа. Тийм байна. Урлаг руу гид ороод. би тэгэхгүй хүүшээ тэгээ наадах чи яаж ч болох юм. Би учрыг нь олчихно гэсэн яасаа гэлээ. Германаас нэг манай монголчууд чинь газраар машин оруулдаг байсан шүү дээ. Тэрний багаж тэгээд явуулсан. Тэгээ зүгээр хүрээд ирсэн үү? Хайртар гонц тэндээс ирж байгаа машин багаж нь хоос ирнэ гэдэг тооцоо. Тэгээ одоо Тэр оюутны машин биш үү? Аа яг би нэг оюутны машин бас авсан шүү дээ. Одоо хүртэл ажилтдаг шүү дээ. Би ч одоо хүртэл оюусан шүү дээ. Нэр одоо хүртэл ажилтдаг. Тоглолт явуулсан оюут. Энэ миний ч бүгдийг нь оюусан шүү дээ тэрүүгээр. Яг тэр явуултан дээр штэ. Итали руу оронгууд мэдэрсэн байхгүй юу? Хэрвээ эдрийг сулдан тавьсан бол байна штэ. Дуусах. Эдгээр тэр зүгээр дэлгүүрсэж байгаа ирэх байсан байхгүй. Эдрээс тэгээд би дүүцээ байлаа 8 Яг тэр мэдрэнгүүт нь тэр мэдрэнгүүтээ би юу эдрийг чинь яг хараастай байсан байхгүй. Тэгээд би амьд хал тавихад түрүү ам алдчих штэ. Агдуу харуулаад зогсдог эдрийг команддаг явуулсан үгүй. Намайг ч бардчижээ хажууд. Үгүй найруулагч та бидний тэр үед сул тавьсан бол одоо Монголын эдийн засгийг нуран дээр өөрч яв бизнес Тийм том аваад байсан юм чинь. Тэгээ ямар сайд би юм хэлэх гээд тэр багш бол би бол багшаа дагаад урлагдсан би багш. Нэг өдөр инглээ. Помпед явж байгаа. Буулт очиж байсан багш миний хажууд гоо. Хой орд. Яас багш. Одоо помпе яв наадуулаа бүгдийн помпе явна гэж одоо машин хөдлөн шүү. Ойлголоо багшаа бүгдийн жиргээ. Хой помпе гэж. Оноо хах гэж өвтөдөд яач урж гай гэлээ. Энэ хоёул орсон чинь энэ хоёр толгойг барьсан. Игчнэр нисто өчтөр нөгөө Франц юу помпе таач галтуулын бийж нөгөө зургийг үзүүлээд хангуудаа галтуул үзэж штэ та нар ста нэрээ явъя л та гэдгсэн чинь юм. Үнэхээр багч чадахгүй. Тэгээ би багш нар орлоо. Үгүй нөгөө чи ингэсэн байна гэдгсэн чинь юу илэх юм. Заяа явъя илаа. Би багшаа нэг хүүхд заа. Тэгээд би түнхэл багшаар хоёлаа помпер явсан те. Сокогч бид хүүхд үүлэн дээр үрзээ. Нөгөө автобусны айгуу гоё болцсон чи. Автобус good morning юм. Моно гэж. Сик амар гэж үйлдэлээр үзүүлчихлээ. Тэгээд бид нар ингээ помпер руу гараад Ирүүл дээр. бүр ингээ хөш бүр үүлэн дээр гараад нөгөө жинхэнэ одоо хүртэл нөгөө нэг идэвхтэй байгаа нөгөө помпегийн галтуулыг гараад багштай винийхээ зургийг аваад замаар буцахтаа нөгөө помпе сүнсэн помпе гаргаад ирсэн ухаан малтлага хийгээд тэрийг үзээд өстө бүр буудлал руу мүүд онгоогоод амар гой зураг мурагтай багштай буудлал руу дуулцаа гэл орс чи нөгөө өвчтэй гаруудчихсан. Буудлал юм байна. Автобусаар батарсаа баригдаад би нөгөө автобусыг мань Би ч тэгвэл дооёо ах тэр очиход л яваад байгаа юм баг гэсэн. Дооёо ах маань ах тэр очсон юм байна. Анх Герман шууд буугаад аваад тэгээд тийшээ явахдаа хуруудаад дийлэгдээд үлзий ах яваад таа үлдсэн юм байна шүү. Нөгөө би тэгээ өөр аваачаад өргөцсөн усуд манд ирчээ намайг жийчээд явчихсан. Харин би наадаж ойлгохгүй. Бүгд урьдгаар ирчээ. Би урьдгаар ирчээ. Намайгаа жийгээд юу явуулсан. бид нар Германд очоод бид нар Германд очоод хоёр удаа тоглосон баг. Тоглолт
Берлин хонтоныг тоглоод залуу халуун байгаад бас тэнэг л байсан юм те дойгоо орох явчихдаг. Тэр чинь бид нар чинь бас гол зорилго нь эдгээр маань амархаас гадна шүү дээ. Монголчуудад тоглолт хийх хэрэгтэй байсан байхгүй юу? Тэгээд тэр чинь тэрний чинь ажил бас анаас афиш юмнуудаа хариуцлагатай өөрөг бас надад үлдэж байгаа байхгүй юу? Нөгөө монголчуудаа цуглуулах зар сурталчилгаа хийн, юмаа наан тэгээд анхны Европын тоглолт. Энэ хүн ч очиод тэр зах зээлийг харсан байж тээ. хоос орон зай байжсэн байхгүй юу? Дооёх тэнд хэдэн жил сурсан юм бэ? Би шалаагүй 2 3 жил болсон. 2 3 жил бодохдоо ирснийхаа дараа та Европын соёлыг л нөгөө нэг хамтлагийнхандаа түгээнэ гэл тэр талаар чи би галтмал сонсоод бөө инээд болж Хүн чинь юм байл шүү дээ нөө амархан гадааждаг хүн гэж байдаг. Би их амархан гадааждаг хүн юм байл. Наад чи ярен самжуудад байдаг юм. Дойд бид нар ч очиод дойд бас дандаа нөгөө гарах номеруудад нь дүр үлдээсэн байгаа шүү дээ. Зарим нь дойгийн одоо тоглож ирсэн номер, зарим нь тоглоогүй номерууд. За тэгэнгүүт тоглоогүй номерт очиод дойд за энэ дээр чи гарна ингэн гэдэг. За яг хөө бэлтгэл хийгээгүй нэг дуу ирсэнтэй бид нар доошоо амар дурдаг чинь. Доороос ирсэн доор дуустдаг. Тэгээ доороос эхлээ сонног таг дуустдаг. Доороос эхлэхээр чи дуу чи дуусахтаа бүр дэндүү доороос дуустдаг юм байл шүү дээ. дойд хамгийн зөв өнгөнөөс эхлэх байсан байхгүй юу? Ерөнхийдөө ямар өнгөнөөс эхлэхэд дойо ингээд нийцэх хэвээр би тэг гарахын өмнө аглуугаар эхлүүлж болохгүй шүү дойо. Чи хийх ёстой шүү гэж энэ хийж гаргасан чинь тайсан дээр гараад дуулгасан чи аглуу эхэлчихдэг аахгүй юу? Тэгсэн чи байхгүй аглуугийн өнгө чинь энэ хоёрын өнгөд таарахгүй. би чи таамар Тэгээд сүүлийнх нь шивнээ зүлээ. Тэр дууны дэвсгүүд зүгээр гэдэг л амьсгаагаар энэ хоёр орохгүй орж болохгүй гэж би хажууд мэдрээд би дотроо эхэлчихгүй дээ. Арай л дээрээс гэлчлээ те. Тэгэхээр сүний үү гэдэг явчихгүй дээш тэгсэн чи энэ хоёр үзэл хажууд энэ дээрээс дууч аль талаас нь орох гээд ордог байх. Энэ талаас нэг орох гэж үзээд болохгүй. Тэсэнд ахилтан бүр дээш яваад гэж байгаа шүү дээ. Тэнгүү зөвөр намуухан доогуур барьсан дээр юм байл Тэгэхээр гэж. нөгөө дээд за би Ахтан доогоор дууны хоослоо Сүүлдээ бүр дүлээ. дээшээ бариадгүй болцлоо гэдэг дундаас мэдж байгаа юм шиг. За дээшээ бол найдлаа. За энэ доошоо орё гэдэг. Доошоо орсон чинь доош доотлоор балраад. хамгийн түрүүнд дуусах Чин тэрний чин дараа бид нар нүд нэгдсэн багт нь солонгос яваагүй юу? Тэгсэн чинь найдаа өгч тэхгүй. За нүд нэгдсэн багт. Монголчуудаа одоо сюрприз барина гэдэг чинь. Ямар сюрприз вэ гэдгсэн чинь хоньны толгой авчиж өгдөө. Нутгаас алдсан байж байгаа улсуудад нэг наадамд болж байгаа. KFC-ний том зөөш цав. Тэргээр нэг айрыг нэг хоньны толгой шимтгэлээ тэгэхгүй юу? Тэгэхээр би залхуураад туслахаас төөтөмөд байсан нь. Төөтөө яв захаас нэг толгой авчаарай гэхгүй. Тэгээ сайхан мөнгөний цасраараа гараа чи гэсэн чинь бас өлтөөг мөнгөний цасраараа чимдаа дэж гараад өгсөн. Тэгээ солонгос буулаа. Тэгсэн чинь болдоо Ой хойл андаа явъя гэлээ. Явсан гэсэн чинь нэг юм жижиг нохонод байд юм байна. Нөгөө нэг солонгосын хэлдэж чинь. шиш нөр хар тамхи яадаг. Тэр нохоо. Тэр спанелүүд үү. Тий. Тэгсэн чинь тэр хүнэлж манай энэ юм чамдаа хүнэлээд буцаад байна. Тэгсэн чинь за тийш нөгөө гайдынх нь аваа явсан чинь бид тэр цог очлоо. Тэгэл өөр хийвэн бид нар чинь нөгөө тоглолтоор гэж хэлээг байсан шүү дээ. Тэр чинь жуулчлаар гэж хэлж байгаа юм шиг. Тэгэл чимдаа Монгол гэсэн чинь ахан цэргийн хувцс одоо сэлдэм мэддэм хиймэл буу. Тэг юу ис гарах вэ? Тэгтэл хоньны толгой маань мөнгөний цаастаа гараад ирсэн. Тэгэхээр мөнгө цаастай байж байгаа. Мөнгөний цаас. Тэгсэн чинь нөгөө солонгосчууд ч тий. За хар тамхи байна гэж бодсон шүү. Ирзэний байлиг өмсөд зүгээр цаанаас хүч нэмрээд задлаад тий. Тий. Тэгэл өөрхийн минийх ингэж нэхгүй юу. Тэгсэн чинь би одоо ямар толгойч мэдэхгүй байж шээ. Тэгэл тэгсэн чинь миний толгой нэг л гаргасан чинь яд чарагдчих. Нөгөө Өдрөнд дуу муу ийдсэн. тэгээ нөгөө энэ нөгөө ухаан нэг гарчиж. Тарихнийх юу нэгээд чанагдаа ухаан гарцсан. Хэдэн нэг муха царимутаа нийтлээ байсан. Тэгээд нөгөө хашгираа те нөгөө гайдынх нь. Тэр чинь Баатаргүйгээс болцсон байхгүй юу? Энэ баригдчихгүй юу? Баригдах жоох Баатаргүй жоох с ижигтэй харагдсан юм. Миний нэр дээр буу сэлгээр бичээд хайрцсан. Тэгээ намайг тусдаа авч байгаа. Хом юм дээр Баатаргүй хийх тавьсан. Нааш гэсэн бид нар гарч ирсэн. Аглоо цаадагда дууд энэ хүү гаргаж өгье гинэ. Энэ аягүй сайн хүн байна уу? Энэгээр гаргаад өгье гинэ гэдэг. Оо тэг балахаа гэж бүх чудад яасан юм бэ? Яг гол нэг иммигрэшн буюу. Тэгээд яг тэр толгойч гаргаж ирээ. Тэр гайд руу тэр манай үчи бүгд
Тэгээ бид нар чинь тэр солонгост очиход бас л хүүхдийн парк дээр очсон шүү дээ бид нар тий. Тэгээд тэр бас их гоё. Ирээд парк ордог. Ирээд парк ордог. Хүүхдүүдэд тоглуулах юмсан гэдэг үстэй. Яг энэ гэдэг шүү дээ. Тэгсэн чинь найдаа огшныг нэг тоглоомноос амар энийгээд гарч ирсэн юм байна. Бүр ингээд бүр илгэн гүшгнээ энэ багш их инээдэггүй энэ их сүрхийн юм суудтай гэж бодсон. Бүгд орсон шүү дээ. Аль ороо энэ ястаа гоё юм байна гэх. Тустаа тэр чинь мөнгө төлж ордог тий. Тэгээд ингээд орсон чи зүгээр нэг таазн ингээд эргээд зүгээр ингээд од мичид эргээл тэгээд энэ ч нэг гүүрнээс ингээд барь зогсож байгаа эргэлддэг юм байна гэдэг юм байна. Тэг гоё юм байна багшаа гэдэг бид нар чи бас үгийг бас уурж бас жоох инээ гэсэн. Тэгсэн чи нэг юм нэг 3 хүн суудаг нэг бөөрийнхий тоглоом бай. Гэсэн болдоо илүү багш илүү болдоо. Ийш сууя гэхгүй багш дээр чирээ суучлаа. Гэсэн хамгаалт нэг биш ээ. Ингээд жоох ингээд тонгоо сууд юм байна. Тэгээд хамгаалт амар боллоо. Сансрын нисгч шиг нэг ийм бөөрийн дотор тэгээд явж байгаа юм. Уруудаа ингээд толгоо нийлүүлэх шиг суучих. Тэгээд гэсэн нөгөөх нь сепсиё гэхгүй. Яа гэжээ. Нүгэж мэдэж яа гэсэн. Нүгэж. Манай гурийн толгойг доош наруулаад ингээд сансрын нисгчтэй бэлдэг юм томдом юм байна. Тэгээд арай гайгүй удаашаал ирсэн чинь за багш байж байгаа чинь дотор муухаарж байна. Гэхдээ за дотор муухаарж болохгүй шүү гэл. Арай удааширсан чинь нөгөө нэг хүн чинь сепсиё гэдэг дахиад ихчгүй. Хин нийлээ багш үгүй ёо гэдэг дахиад ихчтэй. Тэр нь бүр хурдан эргүүл хүүхс үү гэж. Бүр их дотор муухаараа заастан түг гэх юм бол литрийн гэх юм байна даа гэж бодлоо. Тэгээд сүлдээ нөгөө ямар субсио нэр солонгос үг байхгүй юм чинь дэлхийн нийтийн үгээр стоп гэж хашгирсан шүү дээ. Тэр ойлгоо энэ юм уу? Хин сонсох юм бэ тэр дотор дойгийн. Гэтэ дой амар ус гадаа нэг бидний дой яаж стоп. Тэр стайлтай тоглоом цуусан шүү. Би ононтаа зэрэгцээ суусан байхгүй юу? Диснейленд дээр. Диснейленд заа юу. Тэгсэн чинь тэр дээрээс нэг юм гэж бууж ирэл оном битхэрийг ингээл дараад ер нь нэг игнэний үзэгчтэй ингээл дарчтай байл. нэг юм юу хийжтэй юм лээ. Тий. Тэгэл ингээл тэр кино нэг онц кино гараагүй маа. Тэгсэн чинь энэ ононгийн хүлээж авч байгаа ингэж нулимсаа гоожуулаад инээгээл нүүр амнасаа бүрийг би ерөөс тэгж хүлээж авахгүй байгуу энэ онон чинь бүрс айгуу тийм жизнээр аадсны ийм юу хүн юм бэл шүү дээ. Бүрс ингэсэн ийм хүн. Тэгээд тэр үнэм шиж инээж Яг ингэж суудгүй хүн байсан юм аа. Ингэж суухгүй байсан юм даа. Энэ хүн ийм хүн байгаагүй маа. Энэ экстүү цамд дэлхийн хамаг артлын бүхий л юмыг энэ онч нь хариуцаад тийм ээ ингээл явдаг байсан хүний чинь гэнт би бүр ингээл яг хүүхчиг ингээд аюу хачаач юм дээр хачиг хүлээж аваа. Хамгийн гол нь яг тоглоход дүр байхгүй. Тий. Гадуур хамгийн хөөцөлцөөр. Тий. Тэгээд Менежерийг явуулдаг. энэ онон Тэнгүүд өөрөө чихэндээ хөл би нэгч. хүүхдэд байна штэ. Хүүхдэд айгуу сайн тоглоод байдаг нь яг энэ ононгийн өөрийнх нь хуль чанар нь дүрлэх араншин юу өндөр юм яг хүүхчиг юм айгуу хөрхөн итгэмжтэй энэ тэр юмд орж байгаа шууд ингээ яваад орчиж байгаа тэр. Тийм юм би. За дуулъя одоо. Онцагаан үсийн цагуур хурц шаргал нарнадаа зигис хөмилөх нури манлаа зэрвс салих тавлаа амин ганцхан нутаг чамдаа чин үнэн чхартайгаа алтан нарн сонстолдооч чамдаа би хариме эрдниндэд табиле ганц заяа нутаг минь табиле холдон нотдын дагуур аргилуусын хочих ирээдүйн зүг үсэл хайрын дууме хүрх алсын илба тостой
үзсэн нохормэ удам шаргаа талын дээгүүр уртын дуу шиг татаа Осирлэх асын асаас урт холын бодол хөврөө асын ирээдүйн хүсэл чамда игнэх түнч хайртайгаа альмин саранд сонстол дууч инхри чамда хэлье за бүгд тэр дуулъя харимэ эртминдээ Букагийн студ бомбара хоёрын студ чинь юугаа програма бичүүлдэг болж шүү дээ. Би чинь тэнд нь хондог яг хажууд нь. Тэгээс гэж дооё Герман явшлаа. Герман явсныхандаа би Букагийн 2-3 дуу орсон. Тэгсэн нэг өдөр дооё Германаас уцчих надад. Би бас 2-3 дуугаа Букагаар бичүүлээд FM төгссөн. Тэгээс чи дооё за яасан дуу муугаа гаргасан уу гэж. Гаргасан. Чи тэг ямар нэрээр үг гинэ гэж бас уран бүтээлийн нэр Болдбаатар гэдэг өгчдөө поптод дуулахад хаашаа чимтэй тий. Тэгэл гэхдээ яг хөө тэгэл Боби гэж өгчдөө шүү дээ. Тэгсэн чи энэ тэгнэ. Хар тэнэг юм уу хар мангар минь энэ германаар дүрэн Боби нэртэй нохоо байна гинэ. Боби. Манайх чинь одоо чинь одноогч гой дуулна. Манай болдоо орж ирснээр санхүүгээс нааш орж ирж байгаа шүү дээ. Санхүүгээс нааш орж ирснээр шүү дээ. Монголын уралд бас эргэлт болчихж байгаа байхгүй юу? Машин уралд. Үнэхээр гоё дуулдаг. Тэгээ одоо гол нь хүний зүрхэн дөрвөж дуулдаг. Жүжигчд дуулах чинь өөр байгаа даа тий. Тэгээд болдоо мань орж ирж энэ одоо олон мюзиклүүд тий. Хамсарж одноогчтэй юунд насалмаа ууж тоглож байгаа үнэхээр бахархмаа. Тухайн үед одоо сайн камер байсан бол бичээд бид. Гэтэ тэр үед бид нар нөгөө эднэрийг дэлгэцэн болгодог байсан шүү дээ, тий? Сэргээшник 2 гэдэг тэгээд байгаа. Тэгээд бид нар чинь нөгөө юуруу явсан шүү Түвэн аймгийн Эрдэнэ санд гэж их жоохон хатуу газар руу явсан байхгүй юу? Найдаа багшийн өндөр ширээ. Өндөр ширээлийг бид нар очиход л ерөөсөө за та нар бургас чуулж болохгүй бараг өвс суулгаж болохгүй гэсэн байхгүй юу? Зураг авахд. Зураг авахд энэ их ширүүн газар шүү. Тэр чинь гүүр барьж байгаа Овоот гэдэг одоо их ташин хайрхантай. Сэргээшнийг. Тий. Гүүр барьж байгаа улсуудаас одоо 7 хоногт нэг нь бараг яваад шүү. Та нар том явж ирсэн. Тий. Оросууд гүр байсан. Тэгээд бид нар очиод зургандаа ингээд орсон чинь 7 хоног бараа ороо зураг авахулсан бай. 8 хоног дээр нэг нар гэлээхэн гэлээлаа шүү. За ширүүн ч бас ширүүн газар юм аа гэх. Тэгэл бид нар чинь зургандаа ороод ихэлсэн тий. Ястоо майхнаас гаргаагүй шүү. Тий. Тэгэл зурганд ороод ихэлсэн чинь үйл явдал ихэлсэн тий. Тийм үү. Яа голын ирэг дээр ингээд бүжгэлдэг хэсэг авлаа. Манай Баттбаяр маань машин дотроос өгчмөө тавиад л бид нар чинь дагаж бүжгэлдэг хэсэг аваагүй юу. Тэгсэн чинь өгчмөр гацчихлаа. Энэ хөгжим юунд гацав гэж үзсэн чинь юус болдгоо. За хөгжим гацчих хооронд хэдүүлээ жоохон сэлий даа гэх. ЭМД гацсан. ЭМД тий. Ус руу үсрэл орсон юм аа тий. Тэгэл сэлжсэн чинь найдаа өгч тухайд мэдсэн үг юу банк хөө өвшөөд живээд Өвчин болд. өвшин бол живээд. Өвшин болдог арайг амарчаа сууж яла. Тэгэл би чи яг олон хоногоор сүгэлж чад авчилж ярьж байгаа шүү. Манай ерөнхий оператор нөгөө том золоо. Золоо. Том золоо. Арай гэж нар яг юу дээр ингэж камер хардаг байхгүй юу? Тэр дүүхээр. Тэгээд гэсэн тэр орой яг зураг авахгүй энэ үдээ гэжсэн чинь батхан үтээ цацж явцсан. Хардаг нүд рүү. Үтээ цацсан юм. Үтээ цацсан. Оо тойр цуугаад нөгөө нүдийн үтээ нүдээ. Яг байна. Тэгэл өтөөд түүчлээ. Тэгээд зураг аваад ингэсэн оройн дүрсээ шалгадаг болсон чинь 0 искэр. Нөгөө дүрсэн. Тэгсэн чинь камерын одоо энэ мотор нэг биш болжээ. Камер одоо хот руу явал засуулъя гэл. Тэгээд ерөөсө цацаа тэргүүтээ уусууд төлтө тэргүүтээ уусууд нэг програм цугаал тавьсан. Дөг явсан. Тийм. Тэгсэн чинь Нисанта байсан. Тийм. Нисанта байсан. Улаанбаатар хотын орчмоос иргэд дуудлага ирлээ. Яасан бэ гэсэн чинь
Гүн одоо бензин дуусчих. Хотооч амжилтгүй тэгж. Наанасаа одоо та нар нэг канистр олоо бензин аваад яваач таа. Цэргийн анги байгаа гэж. Нөгөөдөл маань канистр олоод бензинээ илгэсэн чинь цоохоо канистр гэж. Таа бензин. Бензин асгараастай. Одогцсон бензинтэй үчиж. Арай гэж нэг маим тарэ хийсэн үе яасан. За хот руу очичоод камерынхаа толгойг янзалчаад уцаад үрээд ирлээ. За одоо асууд байхгүй л гэж. За маргааш одноогчийн зургийг авна шүү. Өглөө эрт одоо авна шүү. Одоо ерөөсөө одоо эрт Бараг сүүлийн зураг гэдэг. Тий. Тэгээд унт чамарч өглөө босоод за зургандаа орох уу гээд гэр доншуучлал явсан чи одноогч босоод ирлээ. Тэгсэн чи нэг нүдний болоо болоо. Яасмэс зүгийн тасгуулжээ. Тэгээ одоо яг сайн харах юм бол тэр тунгалаг тамир дээр чи. Нуугаад модны автор орно. Зүг хатааг үнэ дээрээ тоглосон. Амир ингэсэн бол би тэгсэн шүү дээ. Удлаа. Оноо даяг төр орсон чинь наад хүнийхээ нүдийг хардаа гэдэг. Юу вэ гэдээ харсан чинь. Гол дүрч өрөөс нүд бий бодчихж байгаа юм. Оо одоо яг явах чинь хамгийн сүүлийн зураг баг. Зураг авкар аавна. Аваа. Модны автор оруулах. Тэгээд нөгөө арай бүдүүхэн бургасны энэгээр нөгөө зүгийн нүдийг ингээд энэ нүдээр дандраа дээр ингээд одоо яг харах юм байна. Тэгээд бид нар шиг ингээд морь малтаа зураг авч байгаа. Адуу мадуута давхин жирэнгүүд манай найдаа өгшөө хамаатны нэг ихч тоглооч байсан байхгүй. Өдөржингөө мортойгоо давхиж байгаа орой нөгөө кемп рүү ирж явахдаа за одоо хоол одоо өсөж нөө ирээд мориноосоо буугаад заавда хоол болсон багта хоол үнэж гэнэ гэж харахад тоогоо жигч маань урдаас гараад ирсэн. Нэг хүүхдүүдээ сүх хараагүй гэж. Оо түлээгээ чаглаагүй байж тээ. Түлээгээ чаглаагүй байж. Тэгээ англаагүй гэж яаж хоолгоо. Одоо яа нэ. Тэгээд поргонтойгоо давхиад агентасаа яах гэж явсан. Тэгээд поргонтойгоо гол гараад ирсэн чинь том тул чи хайргад тийм ээ. Хоёрын том тул яваа. Банк жижиг усан дээр ирж амарж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө операторыга хэллээ шүү. Ангаргаа амны дүүгээрээ наа тулааг өшгөлөөрөө гэхгүй юу. Ангарг маань гүйж гараад хий өшгөлөөл усан дотор савж байгаа тулмаа чаддаг болоод өгдөө. Тэгээд поргондоо суугаад яг гэрийнхээ кемпэд дээр ирсэн чинь поргоны дөрөв дугуй хаг майхны гацсан. Өөрөө. Амар санахтаа. Тэгээд ирсэн чинь бид нар бодож за энэ ч шүтлэгтэй бишрэлтэй хатуу газар бол бас хатуу байдаг юм байна. Гэтэ хатуу газартаа бас үзэж дарж байгаа зураг дуусгасан шүү. Бас дуусгасан. Тэгээд одоо ингэж харахад бол тэр одоо ингэ үзэгчд бол наадлынх нь л ихсийг үзээд сэргээшээ. Сэргээш тунгалаг тавир юм байна. Аягчдэр ингэ давны цаанаас ингэ морьтой гарч ирж их гоё жаргаж байгаа нарны зүг холдоо морьтойгоо дахиулж ирдэг хэсэг байдаг байхгүй. Тэгээд бид тэр чинь давныхаа цаагаар нуугдэн штэ. Тэгээд найруулагч одоо манайхан бүгдээрээ камерынхаа ардад ингэ байгаад бид тэр одоо мотор их нүлээгээд морьтойгоо ингэ байж байхгүй. Тэгээд яг нөгөө аягч мар их ялаархдаг байхгүй юу. Тэгээд ялаархаад ис. Аягч жоохон биеийн мэрэгтэлтэй морины амгаа зузанс жодоноос мэдлэн чанга барьсан байсан баттай шиг байгаа. Морин ганцхан гэсэн чинь морины толгой даваад унаа. Унлаад гэсэн чинь унахта хазаар матаар юу гэж бултахтаа. Яа морины өөрөө гайхсан. Морин ам нь хоос болчихсон морин гайхаад. Эндээс юм. Эндээс дүү том гэж юу. Энэ аяг ингэ. Морин гайхсан. Морин шухтаа. Би морин харахаар юм Зүгтэж чадахгүй гайхаж шахах гэж юм. Хэвчээж толгонд өгнөх тийм хурдан тайлж байгаа үг ямар. Аяг зүгээр айсан. Тэр маш аяг сүлд харахаар ингэ жоох ингэ. Ингээд идэх болсон юм дээ. Ингээд жоох ингэ нүүр нуруулаад ингэ. Аягч маань гайгүй юу харин тэгж байна. Хоп гээд юума барьсан чигээр хоёр үл дээрээ ингээ эргээд ингээ босоод яг юу болсон би ойлгоогүй байхгүй юу. Тэгсээр нэр бага хазаар юу байсан. Тэгсээр нөө хиймэл үстэйс чинь нөө хиймэл үс маань нөө сүлжсэн үс маань хажуудаа ингээ гарцсан. Амар сонио юу болоо гээд. Тийм инээдтэй юм чинь ингээ хоёулах нь байж байгаа энийг чинь дими юм бэлээ. Олон хүн байгаасаа гэж бодоод байгаа байхгүй юу. Давны цаан руу байж чинь. Тэгээд хоёр ирээл Яг тэр шиг одоо бидний хийжсэн сэргээш 1 2 3 те энэ бол ингээд шин жанрыг гаргаж ирсэн X дүүцийн одоо бас нэг хошуу урлагт ер нь урлагт хийсэн бас нэг том гавьяаны нэг бахаа гэж. Ер нь бол тэгэл анхдаг чинь л гэж хэлдэг. Ардын илч киноны хэсгээс Дарвазарт Болдбаатар Ариунад Отон чимэг Дүлзэнд Оном
Нэршивсэн бороо үрэл таних болоуда чиний масан зүудэндээ сар түрүүж гих болов тусан юм шиг үлсэн зараад орсон юм шиг байлаг би оюун сайхан дуугаа чамаас минь орхиж зүгвэ Тулдэ би чамтайгаа уулздаг байсан зүрхэн давс чамаагаа харилдаг байсан хүстэй би чамаагаа дээдэг байсан хүнээс ус чамаагаа харамдаг байсан Тутагдаг мачо Зэвшин тата үгүтэ Яв машина тонцсон Ятч чавашин зэрэгри Атечине Үтэгэнэ дамаа Базар, где ты был? Расскажи-ка, миленько, как дела? За тобою бегал Дед Мороз, пролило немало горьких слез. А ну-ка, давай-ка, поплясать, выходи! Ух, Дарвазар! Ох, Дарвазар! Ох-хо-хо, Дарвазар, погоди! 2001 онд энэ нөгөө сэргийч нэгийг хийж явах доёо ир зурганд орсон байхгүй юу? Одоо гард илчдэр те доёо ир орсон байдаг шүү дээ. Тэгээ намрын ихний тоглолтод орно гэсээр гад намрын ихний тоглолтод орсон санагдтыг. Тэгэл чи нэг удалгүй буцаад ирсэн шүү дээ те. Тийм бид нөгөө ингэж манай одоо одноогч аяагч ингээд багш оноохон тэр ер нь бид нар ярьдаг байсан шүү дээ. Тайзанд хүн ингээд орчдгийг шүү гэдэг. Урлагт ер нь хүн ингээд орчхоор орчдгийг би тэгээ дотроо залууч байсан юм чинь. Хүчтэй юу ундаа ямар архинд орж байгаа шүү дээ. Тийм юм гэж юу аах вэ? Тэгээ дотроо бол тэгээ гаднаа ингээд оюутан байж гал дөнгөл өгсөн байсан юм чи тий. Үнэхээр хүн яг үүндээ тэр тайзны тэр юу тэр нөгөө тоглолтын дээр гарах тий. Ингээд бүр өөрийн мэдлгүй татагдсан байлээ л дээ. Тэгээд бид нар ч нөгөө Германд байгаа л тэгээд та ингээд нөгөө нэг сар л болсон билүү? Тэгээд сарын чинь 14 хоногийн сар гар болсон бид. Бүр өөр гадагш байгаа нөгөө нэг Итали тэрүүгээр чи явж байгаа. Тэгээд тэр үед чи би бас та нараас амар хүлээж байгаа шүү санаад. Арай гэж та хэд хурж ирээд. Тэгээд байж байгаа бид нар тэгээд нөгөө нэг бас плед олдох гэж удсан юм а тий. Тэр чинь буцаад наадан хүчээд илүү яалаа да. Тэгчээд яваад өгсөн чинь ястай хэцүү юм чинь тэр хүний нутагт Өрөвдөр үлдсэн шүү дээ. үлзэхтэй хоёлаа онгоцны буудлаар ингээ үлдэхэд үнэхээр ингээ бүх юм ингээ хов хоосон болсон юм шиг санагдсан. Нөө ихнэр маань яваад өгж байгаа юм. Би сүлдө боддог гэсэн би тэнийх үе юм зулаа ядаж аваад үлдэх байж харлуулаад гэж бодоод байгаа. Гэтэ тэгж болохгүй л нөгөө нэг продакшны хууль журмаараа явж ирсэн болох болохгүй. Тэгээд ингээ хоосорж үлдээ. Тэгэл ерөөсөө та нартай цуг гэрлүүгээ одоо ингээ онгоцоор сэтгэлгээ яваад өгсөн байна. Тэгээд тэгж жаад 8 сард их чирүүгээ хотлоо яриад. Мөнгө хэрэгтэй 1000 € шилжүүлээ этгээч гээд. Тэгээ эренгүүт нь би шууд онгоцны билет аваад өрөөд ирсэн байхгүй юу? Тэгээ яг тэр үед ингээд яхад та хэд маань тоглолтоо бэлдэжсэн. Тэгээд ингээд үнэхээр одоо X дүүцээ одоо энэ 25 жилийн ой дээр ярихад бол энэ хамтлаг үнэхээр хүний хайр татгаар хамтлаг гэсэн. Хүн болгон өөр өөрсдийн гэсэн үнцгтэй тийм талстууд, тийм тал тишээ одоо одоо гялдсан тийм кристалл байсан л да. Тэгжээч тэр том ингээд нэг багц их гоё одоо өнгийг гаргадаг байсан тийм. Одоо би ихнэр битэрийн маань амьдралын хамгийн алтан хамгийн сайхан дурсамжтай тий. Эргээ утга тэрүүгээр ингээд одоо сайн бичлэгийг хараад ингээд баярлж онгоц залуунаасаа хий дими үрээгүй юм байна тий. Ямар сайхан юм хийж бүтээж исэн бэ гэдэг тэр түүх бол яалтч байхгүй манай X дүү самтлагтай та нартай минь ингээд холбоотой юм шүү. Гэр бүлийнхээ үднэс та нартай үнэхээр их баярлж явдаг юм яа. Манай доё Германаас ирчээд Герман доё нэр авсан ш. Та нар санаж байгаа үстэй. Бүх юм Германтаа зүүрлээл те. Тэгээд л одоо ерөөсөө санах юу дандаа соёлыг шаардаад юмнуудаас те хүмүүсээс харьцуулах хооронд дандаа харьцуулт хийгдээл те. Юурээс юм таалагддагсэн. Тэгээд ирэлийн тоглолт болсон. Германд юм байдгүй шүү дээ. Тэгэл те. Германд юм байдгүй гэл те. Тэгээд наач чараа хэтрүүлж юм л да. Тэгээд тийм юу байсан гэвэл хараа ийм баггүй. Германд очиод амьдралыг юмыг харах өнцг нь өөр. Тэ? Өөр өнцгөөс юм чи ингэж хүн ингээл амьдрал дотор ингээл байвал бид нар ингээд байгаад байна.
А гэтэл нэг хүн жоохон холдчиход ингээд өөр өнцгтөр очиод өөр соёлтой өөр тий хөгжилтэй өөр газар ингэж очиод эргэж ирээд ингээд бидний хөндлөгөөс тэр чинь их бидэрт гоё шинэ агаар одоо порчиг нэгж байгаа байхгүй. Хоолн дээр үлддэг үү? Ямар сайн баригаж явж исэн чинь бооны явдал таалагдаагүй шүү дээ. Манай даяа санаж гэсэн шүү дээ. Ингэж могоо явдаггүй. Ингэж могоо явахгүй. Засах гэдэг нь шүү дээ явчих. 제가 말시죠. Соёл ясанд ийм байдаг юм уу гэж. Тэгээд үйлчлэгчид дуудаж авчир та нар хүмүүс яаж үйлчлээд байгаа. Тэгээд соёлных удаагүй сарын дараа зүг зүгээр болсон шүү дээ. Сарын дараа зүгээрсэн хармандагаараа ийцэн явж байгаа ч. Бид нар ч нөгөө поестор баригад яваад бидэрт нэг цагаан хэрэглэн ингээд муухай шидэл өгдөг шүү дээ. Тухайн үед чинь бас нэг харьцаанд зарим нэг тийм хүн таарсан ч юм уу яасан ч юм бүгд тийм байгааг бах. Жог ингээд цагаан хэрэглүүдийг шидэл. Тэгээ гол нь нөгөө мөнгө авах гэж тий шууд ингээд хэлээсэн чинь нөгөө дөнгөж германаас ирсэн манай доо ингэ суучихсан. Ингэж ч хүнтэй харьцдаг юм да. Тэгээд тэр үйлчлэгч нарыг загисан биз дээ. Та нар хүнтэй яаж харьцаж байна? Ийм үйлчлэгээ байдгүй. Тэгэхээр та анхны соён жигээрүүлсэн одоо нацаг дорж матгсаар буйн нэмэхэд одоо нөгөө анхны Монголоос явсан хүмүүс ирж байгаа тал адил. Тэгж харсан баг бид нарыг. Бас герман зурчаад ирсэн хүмүүс. Манус гайхацсан. Цаадууд бас германд байсан шүү дээ. Яаж өгсөн? Зүгээр өгсөн шүү дээ. Цагаан хэрэг зүгээр өгсөн. Тэрэндээ тасцсан бид. Герман явсан хүний тэгээ Ер нь 20 дугаар зууны эхэнд шүү дээ. Манай болдог гэдэг. Намдагва нацаг дорж бай тэр герман тэр соёлыг авчирч те энэ агуу юмнууд шүү дээ. 21 дугаар зууны эхэнд яг тэрийг давцсан хүн чинь доо юм биш үү? Дөнгөж 2000 он гараад дорцсон германаас ирсэн баггүй Монгол. тэрний чи хүчтэй одоо ингээд юм сайхан сууж шүү дээ. Тэр үчи хөрх юм нөгөө нацаг дэмжгүй дээр чи үрж ирээ тэгээд бас голоод тэр жоохон юм уурчих гэдээсэн шүү. Би ч 2000 онд хүрж ирчих бас жоохон уусан шүү. Нэг л болж ихгүй. Бид болж ихгүй. Чи тэгэл насагдaltaж зовлонгод ойлгосон уу? Бид бол ойлгохгүй байхгүй тэрийг. Яагаад угаадсан юм бол ойлгохгүй. Герман явж ирсэн улсуудын соёлыг сар болол гарах юм тий. Энэ амби дороо байхгүй бол. амби чинь амби герман явж орж ирчээд за ястай муухай үг хэлж болохгүй юм шүү тамина. Гэлс тий. Театр хийсэн тий. Сарын дараа бидний гэгнээд Гэхдээ манайс л 7 дор болсон шүү дээ. Доо ирээд уурдаад шайсах бид нар шайсах яг юу? Дойч нэр тийж хэлдэг байсан шүү нэгсэн шүү тий. Юм үзээгүй л хүний шүү дээ юм дөө. Нэг жоох юмны бараа харчаад өвчгнөд. Худлаа жоохон давс байлгүй яах вэ тий. Гүгдэж чаан гоё шүү дээ. Тэгээ би хараа та нар мэднүүгээ бид нар нөгөө та хэд нөгөө зүү баруун аймгаас баригад дээр ирээ тээврийн төвчөн дээр намайг авсан шүү дээ. Тэгээ багнуур руу шууд баригад яваагүй. Та хэд унтаад идэг би хоргоо дотор зүгээрсэн. Согноос нь юм явж байгаа. Аяа ерөөсө буугаал Улаанбаатарт юу тавихтай гэртээ ирэлгүй шүүд. Нэгс түүсийнхаа програм цугаал баригад явж байгаа байхгүй. Тэр нь өөрөө их гоё байгаа байхгүй. Тэр сэтгэл тийм гоё. Тэгээд цаанаасаа нөгөө уран бүтээлч болохоор заяа идэх гэдэг чинь тэр хүсэл сэтгэл тэр энэ шунал тийм гоё. Ер нь би өөрөө ихгүй зам дээр хүлээгээл би гэртээс амрыг хийж бодоод би тэдрийг босч ирж байгааг хүлээгээл тэр зам дээр тохсон. Дортлоо гоё. Баатар хүснээс би баатар хүснээс давс юм бэ. манай чи нэг Яагаад ч миний дотоос ингээд нэг ерөөс ингээд татаад байсан гэдэг. Баатар хүнийг чи би 1060 гэж бодсод идэгсэн шүү дээ. Манай 1060 гэдэг нь баатар хүч дөнгөж X түүцэд ороод ирсэн. Би баатар хүү гайгаад энэ одоо 1060 гэдэг нэр ямар ч дээ. Игчээ та аяндаа мэднэ гэл. Аглуу намайг тэгдэг байхгүй юу? Игчээ та аяндаа мэднэ л гэдэг байхгүй юу? Үгүй ч дээ яхаараа баатар хүү 1060 гэдэг. Тэгээ бид нар хөх хот явлаа. Бүгдээрээ. Хамтлагаараа бид нар чинь гоё явсан шүү дээ. Хөх хотод очиод тоглоо. Монголын хошин урлагийн хамтлагуудаас хамгийн анх удаа бид Хамтлагаараа тийм. тэр инээдмийн үйлч гэдгийг тий гэрэлт манай шав Ийм олон хүний бүрэлдэхүүнтэй очиж олон хүний бүрэлдэхүүнтэй очиж тэр хийжсэн. тий. Тэгээ яваад тоглосон Баатар хүү маань нэг өдөр ирэл хүүхнүүд гэж шүү. За өста хүүхнүүдээ хөх хотын саунд чинь тасарсан юм биш үү гэл тэглээ. Би надад дөнгөж тэгээд хөх хотын саунд нь тасарсан юм байна гэл тэглээ. Тэгэхээр
тийм үү би ч нэг бас саавны тухай нэг тийм өөрөө нэг орж урж юу яадаг ч байна. Яасаа Солонгост бид нар нэг саав монд орж исэн тий бас ингээд аюу гоё Солонгос юу ч үнэхээр тэр үед бид нарт ямар гоё юм бэ л гэж бодож ирсэн. Тэгсэн чинь юу тэр Солонгосын саав гэл манай Баатархуу тэглээ. За яа тийм юм гэсэн чинь үгүй хүн гэдэг амьд ч гэсэн ямар сони юм бэ? Одоо бид нар ч өдөр болгоны тусанд орж байгаа сте л гэх. Тий. За тэнд очиод мэдлээ. Яасан гэл гэсэн чинь саунд орсны дараа амар хоёр гоё үг орж ирэл. Тэгэл ийм гоё бэлээ юу өмсөл биендээ хүрч ингээд юм ингээд цацж байгаа л ингээд нэг юм өнгөрүүлээ. Ингээд би амар гоё угаад юм бэ. Йоо янзын гоё угаад гэл тэглээ. Тэгэхээр би ямар сони гэл за угаад за тэгээ угаад гэжтэй Солонгосын саавч гэсэн угаагаал. За нэг хамгийн сонирхолтой юм яас гэсэн чинь угаасаран багт энэ дэр яг энэ цээжин дээр Ийм тоглосон юм. Зургагийн бөмбөг юм уу? Юусэн бөмбөг? Ямар 10 би ч нэг бөмбөг тоглосон юм чи бас 3 бөмбөг ямар байдгүй те нэг ийм хэмжээний 6-ийн бөмбөг нэг юм 9-ийн бөмбөг нэг иймэрхүү байдгийг байдгийг бас мэдэн штэ. Тэгсэн чинь 9-ийн бөмбөгөрхөө гэснээр за 9-ийн бөмбөгч биш аа биш юм а 6-ийн бөмбөг шиг л гэдэг төрслээ. Тэгсэн чинь энэ дөр ингээ овоолоод Бөөгнөрүүлээ. ташлаас Тасруугүй их цаа юм шиг. тэгээ засаг бөмбөг ирсэн. Цээжин дээр оолчлахгүй би бүр бид худлаа яриад чи гэсэн. Нэр ихчээ. Ихчээгээ тэгээ яг ингээд харагд хүүхнүүд ингээд суудсан. Тэгэл би Баатархуу гарсны дараа ингээд ямар сони хүнээс тийм их юм гардыг байж байгаа. Хүү яахаа зүгээр асуусан шүү дээ. Ихчээ. Юу гэсэн би танд хэлээд дээ шүү дээ. 6-гийн бөмбөг гэдэг. Тэгээд хүүхнүүд бид нар дурлаад Ачи чадсан. хэдэн төгрөгийн гэсэн чинь хэдийн юан ч очие бүгдээрээ 35 хямдхан байсан юм аа 25 юан ч эдэнсэн үү те. Тэгэл очигээд дөрөв хүүхэн жилөө зацаа би дөрөв нээж байгаа нөгөө юу руу очиж 6-гийн бөмбөгийн яг бидээрээ туршигээд очлоо. Тэгээ саунд нь орлоо. Гоё сайн. Үнэхээр тансаг юм аа. Тусгай хоол моолтой ямар ч гоё үйлчлэгээтэй. Одоо л би тийм саунд үзээгөө. Тэр хөхтийн тэр саунд бол үнэхээр тасарсан саунд. Тэгээ оруулаа. Тэгэл нэг орон дээр гівчгал үзлээ шүү. Энэ чи нөгөө 6-гийн бөмбөгийг хүлээгээд тавьчихсан. Хизээ энэ дээр нэг 6-гийн бөмбөг авах юм бол таа. Чи байдгүй шүү. Юу ч байдгүй. Нөгөө нэг орон дээр байгаа бид нар хоёр нэг орон руу орсон. Нөгөө ийм хамтаараа байдаг юу ч бас ингээд хоёр орон руу оролцсон юм билээ. Тэгээ нүдээр мөнгө зур битэр чинь тохиолээ байдгүй. Ийчтэй биш болоо хоёр орн оруулаад ич. Тэгээ бүр гахаа тэгээ гарч ирсэн. Ямар худалч юм шаа. Тэсний бөмбөгч үрсэнгүү гэж бүгдээрээ. Юу болов Баатархуу ярьсаар биднийг оруулаад тэгээд ингэ яасан чи байдгүй шүү гэсэн чи. Тэгэл. Уу ядах нэг Тэгээд ихчээ 1060 гээд витаминээс өмнө асахгүй байгаа юм шиг. 1060 ч нүд депозит юм билээ шүү дээ. Ингээд тэр депозитыг өсгөж 1060 гэж нэрлэдэг байсан. Тэгээд өсөж чинь Тэгээд чи Баатархуу юм бидэрт бүх юм тэгж ингэж уран дүрслээд аваад дуулаад бүр ингэ нүдэнд дарагдлаар тэрэнд нь үнэмшээлстэй бид хэд чинь Баатархуугаас болоод бид нар чи Хамгийн гол нь Баатархуу тэгж яриаг бол бид нар Хөх хот руу явах тийм хүсэл төрөхгүй байсан. Тэгээд бид нар бүгдээрээ ингээд Хөх хот руу явахад вагонд суугаад амар баяртай. суугаад явсан. Найдагчтай санаж байна уу? Өө бүгдэнд нь ингээд 300 яа ингээд экстра цамтлагаас ингээд өгж байгаа шүү гэсэн чинь бид нар бөөн баяр болоод тэгээд нөгөө 6-гийн бөмбөг үзэж байгаа. 6-гийн бөмбөг гараагүй тестний бөмбөгч болоогүй шүү дээ. Юу тэйсэн бөмбөг дээр юу ч байхгүй. Тэгсэн чинь нөгөө Хөх хот руу тэгээ хэдэн цаг явах Баатархуу гэж 2 цаг гэдэг. Тэгсэн 2 цаг юм бид нар өглөө амжих юм байна тэгээд аваач гараад туусан чинь хогийн машин та юу 2 цаг 12 цаг яваа. Замын дош Баатархуу хараагаад очиж байгаа талан ёстой нэр. Зулаа усны гоё яриад иш Баатархууг нөгөө сувдаа өгшийн нэвтрүүлгийг үзчих яасан гэдэг байгаа гээ. А тий Баатархуу чинь ажил дээр ирэл. Хөөе. Чөтөр судаагш нэвтрүүлгийг үзсэн үү? Бэлтгэлээ. Хүүхсэж. Яа тэр сувдаа бол үнэн гоё. Гэрийнх нь ханаар дүүр үсэн сав. Тийм үү. Амар тэгхэлдэг. Тэгэл суудаага өөрөө ярих юм аа үсэн сав аваад л энийг бол тэнцээс авчирсан. Өөрөө цааш харахгүй. Ингээд авах ингээд. Ингээд хаашаа ч юусэн үүсэн сав. Ингээд тэр бүрээдийн үүсэн сав гэдэг чинь ингээд ярьж байгаа. гараа удаад үүссэн. Гараа энийг бол би одоо ингээд авчирсан юм аа гэлсэн. Тэгээ маргааш нэвтрүүлэг давтал нөгөө үүсэн сав нүцэх гэсэн чинь 3 үүсэн сав байсан. Би чи яагаад тэгээ төрүүлээ яваад үзсэн байсан гэхэл нь халиач бараг гэрэлт байсан шүү дээ.
Би ч нэг тухайн үед чинь нэг тухайн үед гадаад гоё байсан шүү. бизнес хийх гээд архины акцент явахгүй юу? Тэг харагийн юм акцент. Тэр дээр үед байхгүй. Акцид нь юу юм? Яа, дээр татварын нэг юм Нэмэлтээр дэлхийн дотор тийм бизнестэй яваа. Тэгээд нөгөө бизнес энэ ч бүтдэггүй сар амьдраад. Яаж ихтэй арих вэ гэж заашгүй хурд хамтлагийн ирээд хөхөд төглөхөр болоод. Тэгээд Нимонго фандад тэд нар буучж яваад очлоо тэгэл. Хөөхөд тэд чинь бас нөгөө балагцныг ирэхдээ жүжигч байр хөөхөд тэгээд над бас туслахгүй юу гэж зааш та одоо зааш давхар хоолнд ороо тоглолтын гадаа билетийн таслаад ажил хийгээд байгаа тийм Санхүүрөө орсон юм уу? Санхүү хийх. тийм санхүүгийн Саяныч мөн санхүү биш шүү дээ. Санхүү шал өөр юм байна. Шал өөр чинь зэрэглэв донлоод авчихгүй. Оюуны хөтөлбөр. За бүгдээр баярынхаа оройн цогийг эдцгээ тэхөө. Та бүгд баярын ширээнд урьж байна. Шинэ жилийнхаа баярын цогийн хамгийн гол одоо энэ идэг би багийн ахаар хөндүүлээ гэж бодож энэ цацаг тариа болохгүй. Яагаад вэ гэхээр багийн ах чинь ердөөсөө гарын сайхан хоол хийж бидрээ сайн цоо хийж өгдөө. Ганц тоогооч байхгүй. Манай болдооч солонгос үлдсэн шүү дээ. Тэгсэн чинь тэгсэн чинь бид нар ингээд тоглолтынхаа тухай яриад те ад жаргалтай юмудаа болсон болоогүй юмнуудаа яриад ер нь бид нар их тийм амь нэгтэй байсан ба шүү дээ. Ингээд уйлалдаад инээлдээ те Болдог ирж ямар их үйлсэн бэ те. тэгсэн чинь хөрхи болоог яриад уйлаад бүгдээрээ. Тэгсэн чинь жолоочлоо ингээд нөгөө архинаас ээжтэй маа чи болоогийн өмнөөс уучих гээд. Тэгсэн чинь нөгөө хүн насварцсан хүн гэдэг авчихсан. Өнгөрсөн хүнийхээ хойноос уйлаад байна гэд. Тэгээд бүр өнгөрсөн хүнийхээ өмнөөс уучих гээд байгаа нөгөө гайхаад нөгөө жолооч. Тэгсэн чинь ингээ авсны дараа бид нар өстө манай болдоо гэж болдоогоо магтаж их үйлцгаасан те. Аюу их гоё яриад ингээл болдогийн гоё гоё юмнуудыг яриад ингээсэн манай жолоо гэсэн. Тэгсэн чинь нөгөө авсны дараа сайхан зол нөгөө яг тэр нөгөө юу үдцсэн байсан байхгүй юу? Өчигдөр хүрээ үдцсэн байсан. За нөгөө юунд нь тоглодог гэдэг нөгөө чинь биднээс асуусаргаа дэд дунд ингэ мэдсэн байхгүй. Нөгөө сүм авсны дараа сайхан залуу богинохон насалж ил. Бид нар яг нөгөө тоглолтод усаад ингээд найс нөхөд хүрээлэл их болж байгаа шүү дээ. Баяр үргэсэн усууд, урилгаар идсэн усууд. Тэгээ оройдны яг жоохон дайлга цайлга болно л доо. Тэгээд 11 12 гэж удчихад тэгээ унтаад нөгөө өвөл 7:30-д өглөөний 7:30-д сэрээд орой ч нөгөө өвөл чинь 7:30-д дарахгүй болсон байгаа шүү дээ. 7:30-д их хүрээ тогтоо сатагдсан шүү. Надаа яг энэ тохиолдсон шүү. Ингээд үүр чүүлэг ханийн цаг гарсан чи 7:10. Хүрээгээд уцаа гэрийн уцаар нөгөө 32 91 70 байна уу гэсэн. Уцаа авдаг их хүр. Ясаа тэрэл орсон уу? За би одоо очлоо шүү. Гэсэн чи юу юм бэ? Хаглуу байна. Одоо очлоо намайг очлоо гэдэг. Салаагаад байгаа үүр цайж байгаа. Ой яг тийм. Яг үүрээс баттай додоо яана. Нөгөө би шүн ингээд унтчихагаад нөгөө унтарсан телевизийн нэг улаан гэрэл байдаг шүү дээ. Тэрийг ингээд хальт ингээд яагаад ингээд харсан юм шиг байна. Тэгснэ ус хийж басан үндийхэд анаа бичлэг хийгээд байна штэ гэдэг хашгирч. Анаа камер бичээд байна штэ гэж хашгирч босч ирж байсан шүү дээ. Телевизийнхаа улаан гэрлийг Тий, телевизийнхаа улаан гэрлийг хараад тэр үед чинь тэгээд номероо бичүүлчих юм бол тэгээд алдчихна. Бид нар ер нь тэр зовлон бүр эндээ ортлоо. Тэг бүр ойлгоо. Порго машин бол одоо бас битүүмжил муутай машин шүү дээ. Тэгээд өдөрний замаас ер нь ингээд буухад ингээд илэнхүүдээс саарл усууд зэрэгцээ буудаг. Тэрийнхээ цэцэг танихгүй те. Ингээ сормооснууд нь ингээ хөвсгөл хамгийн бат нөө өдөө асуултан байгаагүй шүү дээ. Эрдэнэс хөвсгөл явахгүй прогоноор суугаа явах гэсэн чинь багтаж ядчих чинь тэр нэг жолооч бидний хөслөд авсан жолооч чи өөрөө бас давхар алдуур их гэдэг хоёр хүүхнийг авч ардаа суулгах гад. Тэгээ би уурлаа юу ярьж байгаа юм бид нар одоо юу юм ачааны юу машин юу түүхийн мах юм уу юу буу хоёр буу бидний машиныг авсан буу гэнэ хоёр хүүхнийг буулгачихгүй юу чи яасан өөдгүй онон монон чи чамаа ийм гэж бодог миний ямараас чам ямар юм буу гэд буулгаад хамтлагаараа хөвсгөл явчихгүй юу хөвсгөл тоглоцоод орой нөгөө төлийн доотлол нөгөө юм юу хийхгүй юу пари хийхгүй юу нөгөө төлийн отгоныг хийж өгöd тэгээ ингээ бүжиглэл нэг эмхтэй өрдөө би өрөөд бүжигл та намайг таньж гин үс танихгүй гэсэн юм стайгүй ярьж
Сүүлэгсэн та яг 2 хоногийн өмнө хөлтөн бака намайг хөөгөө гаргаа байсан. Нэг өгтгөө бүжиглээ. Бид нар чинь тэгээд ер нь бол хөдөө орон нутгаар явж байгаа манай X2 замдын хөдөө орон нутагч бас өгдөө их биш дээ. Яг миний урдаас хараа сууж байгаа нэг хавьяатгүй юм байна. Энэ хүн чинь төөрөө бид нар. Тэр амар шүү дээ. Ховдод тоглож байгаа баян үлгийн явах гэж бид төөрч байгаа. Баян үлгээс Баян үлгээс совсроо. Биш ээ, ховдоос баян үлгийн. Уршаа гараа явчихсан. зөв баян үлгээс совсроо. Баян үлгээс улаан башид дээр ставаа. Төөрсөн тухайд олон байсан. Тэр дээр бичсэн байгаа. Тэр дээр бичсэн байгаа. За би бид хоёр маргалдтай хүн бичтэй. Тэгээд биш ээ, болдоо. Тэгээ бид төөрлөө. Бичээгүй ч гэсэн санаад байгаа юм л да. Тэгээд төөрлөө. 200 км төөрлөө. Нэргүүгээ нэг жолоочтой. Тэгээ програм маань байнга эвдэрнэ. Тэгээ бүкс нэрдэр чинь бүкс нэргүү гэдэг байхгүй нөгөө. Тэгээ бүкс нэргүү ахта машинтаа явж үнэхээр төвчлөө гэнэ өөрөө тэгж байгаа юм чинь. За Монгол орнд чи яасан ч гуудам дэлгэрийн хүний бараа малны бараа харагдахгүй. Бүгд цонхруу Нар зарах гэж байдаг. нөө цацагийн нөхөр нь бат хоёр нөгөө хаалганы цонхоор харсан. Би ийш харсан юм. Бүхэнгээ дамт байдаг үстэй. Улаан өмнөд орцсон. Хоёр бүхэн өстө буудж идэх байхгүй ажуудлаа. Хүүх ямар хурд дамт минараа бүхэн гэсэн чинь бат хоёр асуугараа гэж юу. Хүн бичгээ. Самасуу. Бүгд солиороо байгаа гэсэн чинь. Одноогч яг нурууны үүднгээд мөн боргоны ууртал тэгэл бид нар чи ардалт ингэ хийсэн чинь одноогч. Бүгд л явчихсан одноогч. Байцаараа манайха ийшээ чиргүүлтэй бачаач. Гайхад чиргүүлтэй гоч гисэн шүү бүр. Бидний хараад явж байгаа. Тэгээ би бас ингээ дунд нь ийш тийш гэж самгнаад явжсэн чинь би хам мэдж байгаа ийш чиргүүлтэй тийш 100 зээл 100 байхгүй гэж байгаа. Сая би харлаа. Гэхдээ манай гараас Бүр дайраа. За хайцсан одногч гэдгсэн чинь ийш өнгөчлөө. Бүр чиргүүлж ирсэн. Өө бэ. Ямар хөдөлсөн. Тэглээ. Тэгэхээр нэргүү ах ингээл нэргүү чи яг бидний үгээр юм чи. Юу гэж би? За тэгэхээр нэргүү ах. Эрг тийш гэсэн нэргүү нэгтэй гэл дараа нь ийш уул. Уулын завсраа. Уул тагараад гослоо 30 байдгүй. Дахиад нэг жижигхэн гүвэд аваад ингэсэн чинь нэг муу эвдэрхээ нэг муу банзан худаг. Яг гоо тэр хайтар зүүндэх чиргүү чиг хандвал харагдсан. Тэгснээр нэг ч дуурахаар байж. Тэгээд тэр чинь өргөжлүүлээд яасан бүгдээрээ тэгж бүр төөш төрөө бүр амар үлссэн байсан байхгүй. Тэгээ яжсэн чинь бүгдээрээ ингээл бүгд цог бацаа юм олж харахад ерөөсөө юу ч харагдахгүй. Тэгсэн чинь бүр амар үлсэл. Тэгсэн чинь нэг тэнд нэг юм зөв нэг модны юм хожуул ингээ босцсон байсан. Тэгсэн чинь анаа тэнд таруу гэсэн чинь бид нар юу гэсэн чинь таруу гэсэн чинь хаана гэсэн чинь тэнд гэлсэн. Бүгд нар хаана гэд олж харахгүй тэр чинь таалдаг юм чи. Хаана нэг тэр байна гэсэн чинь бид нар хаана тэнд аав шүү. Тэгээ чанга хоолоогоо. Амар муу харсан. Чихний хийгрэг хагас. Яана юмсэн. Гэсэн чинь тэр нь хамгийн гол нь таруу байгааг байхгүй. Зүгээр модны хожуулсан. Тэгсэн зэрэглээнд ерөөс юмчтай янз янзын харагддаг байхгүй тий. Тэр нэг юуг аглаг яшгирдаг мөн үү? Төөрөд эзэн Чингис минь үр удам битэндээ юунд ийм хуудам том газар үлдээсэн бэ? Төөрч үхлээ гэж хашгирсан. Тий яг тэр чинь байна. Тэр мөн үү? Би л юм шиг байлаа. Зэрэглээнд янз янзын юм шиг байлаа. За шинэ жилийн гоё цацаг тариул сайхан хоол бил. Гол сайхан байлаа. Маш их баярлалаа тий. Тэгээд цацаг төрөлийг минь одноогч юм шарсан гэсэн. Тэгээд одноогч их баярлаа. 25 жилийн дараа нэг ийм цацаг тариул шарах байлгүй. 25 жилийн дараа нэг ийм цацаг тариул шарчих байлгүй. За нэг гоё бичлэг үзүүлээ тэхөө. Яна. Ямар завхарсан юм бэ? Бригад. Нөгөө ард кино театр хойдлын нөгөө Ритм студио. Букагийн. Яа, банга. Энэ надад хоцоо өмсчихгүй. Түшө дурж ингэж. Тэр цаатлын өсгөө юу хийгээд байна? Хянаад байгаа юм шиг байна. Янаад байгаа юм.
Арай л хордоо яваад байгаа сте. Хэдний хэдэр яваад. Одоо нэг самчин хэлээд. Найдаа өгч бичиж байгаа юм шиг байна. Харин өнөөдөр бид Нэргүү гэдэг байхгүй. Нэргүү. Заяа сууч. Заяа байна. Энэ нөгөө жүжигчний хүслийг дуулах гэдэг өнөр ирсэн байхгүй. Оргил бол юу гэж байна? Энэ оргил чи дүгнээс Яана. Бид нар арын өрөөр орчод байсан байж шүү дээ. Оочсон байсан байна. Тэр токийн сууч. Энэ одоо дуугаад болохгүй бид нар юу хийх вэ? энэ болдов тэрийн дуулжсэн Итали дуулыг худлаа өгтэй юм байлээ шүү дээ. Тэр чинь бол ян тэр үед одоо ямар юм Google интернет Google байсан шүү дээ. Дуугаа сонсож байгаа дөхүүлээд бичээд тэгээд тэргээр бичдэг. Тэгээ би чиний сонсголт их найдаж. Та чинь сая дуулж байгаа спектакл лоо. Тэгээд зүрхий бас нөө байр тийм бас байна. Би Солонго ресторан ба штэ. 100 дугаар дэлгүүрээ тэнд нэг юм Итали ресторан байсан байхгүй юу? тийм тэр юу Нөгөө нөхөр нь Итали. Нөхөр нь Итали. Итали байхгүй юу? тийм ээ. Санж байна. Франческо тийм. Тэрний тэр нөгөө эзэн хүүхэндээ нь очиод танаа нөхөр чи Итали гэж байна. Бид нар ингээд буруу дуулж гэнэ үү, зүү дуулж гэнэ үү? Бас санаатай шалгуулжсэн. Шалгуулаад тийм. Яг үнэхээр богийн хэлдгэр стонер шууд бэлэн авчих утас мутас ямар санд энэ үеийн бидний бото их ховор байдаг нөгөө видео бичлэгүүд маш их ховор байдаг те харин ямар азар одоо бас нэг ийм хідэн дүрс үлдсэн. Энэ бол бас найдаа найруулагчийн л одоо гавьялда найдаа найруулагч л одоо энэ бүгдийг цуглуулж авсан. Бид бол тухайн үед бол юу ч мэдэхгүй гарууд тууж аваа юм чинь. 21-р зуунлуу ороод ирэнгүүт яг тэр үед бас нэг юм нөгөө үеэрэ гэдэг шиг хошин урлагийнхэнд бол юм үе харын одоо ингээл амби боё дээр орж ирээд л те энэ аглуу өдөр чи ингээл бас цөм төрж ингээл орж ирээд те тэгээд тэрний уртлын лавсран одоо энэ онон одон чимэг эдний араас тэд чи ингээд гараад ирж байгаа шүү дээ. Ингэнгүүт нэгдүгээр төрсөлдөө хоёрдугаар нөгөө хошин урлагийн чатар нэлээд хурж ирэхтэй айрам томорч ингэж ирсэн байхгүй. Тэгэхээр тэр үед X-Tools хамтлаг одоо бид нар ингээд юу гэж ярьдаг гэсэн гэхээр зэрэг яавал хэдүүлээ шинэлэг яавал бус хамтлагуудаас бид нар яалгарах уу? Өвөрмөц өөр үзэгчтэй шин сюрприз болохоор шинэлэг байхаар тэр юм биш. Ялангуяа 21-р зууны эхний үеийн одоо энэ тоглолтууд 12 он хүртэл бид нар бол тийм юм руу маш их анхаардаг байсан. Тэр нь бол зөвхөн одоо жүжигчд чихгүй ард ажилдаг байсан. Манай тэр Бат хоёр байна, манай Бэхээ байна. Тэгэлээ энэ тоглолт хамгийн их гой сюрприз нь цацаа бол бид нарт зайлшгүй дурддаж ярих гэсэн. Манай цацаа бол одоо X2 самтгийг арын одоо хүртэл ажиллаж байгаа юм мундаг юм бихтэй. Нөгөө энэ тоглолтын цасыг хараад санаанд орж байна. Тэгээ бид нар сюрприз байх гал яг дээрээсээ өөрөө мартаж гараад тэгээ бид нар мдээгүй байж байгаа. Тэгээ цаас хаачлаад тэр үед чи ямар ч аппаратур юм тоног төхөөрөмж гой юм байхгүй. Тэгмүүд бид нар сюрприз бариаж ингэж одоо цас оруулаад тэгмүүд бид нар тэр нэг баярлж ерөөсөө би бинийгээ ингэж нөхөж Батэрн цацаа наглуун онаах одоо найд ерөөсөө би бинийг тийм нөхдөг ийм мундаг бас энэ нь өөрөө тухайн хандлагыг хүчрхэг юм мундаг болгосон юм байна. Шинэ одоо түүхний нөх. Telefonate uno spettacolo felicità. Felicità.
байхгүй. Найдагч бидэртэй ингээ ирээл санаа оноо яриад босох хүртэл яриад нэгсэндээ бид нар ширээний уншлага хийж байгаа байхгүй нариу. Тийм байна. Тэгвэл босох хүртэл аргачлдаг байхгүй найдагч. За бос. Би хэдөө үзгөө оноо хаглаа. Бая эзээ үзгөө. Бодож байгаа. За намайг 7 хоногийн дараа өрөөд иргээл. Тэгэл бид нар чи өөрсдөө бол алаа хийж байгаа шиг юм болно шүү дээ. Баатаргүй оноох бид гурав туулаатай юм хийхгүй юу? Биш хонтой юм. Итүүд Амар үхлээ нэг хэлээ Өөртөө самч унаа л самж унаа. Би нэг үг хэлэхээр заалнаад чи гүгэрж унаад байгаа юм чи юусэн. Илгээ барайл гүгэрж унаад. Хувцсыг аяцсан. Тэг хувцсыг аюулаа. За багшд бас гоё те бэлэн юм үзүүл. Энийг бол тэгэл 5 6 7 8 юм үзүүлнэ л дээ. За энэ малчдыг бол шууд аавна гэж өөртөө баг нэмэх тавьдсан дардна. Тэгэл үзүүллээ. Тэгэл хийж ижсэн багш. Нэг харсан чи бидээс тоглож байхдаа бас багшийг харахгүй ингээ харсан. Ингэсэн мэт багш маань. Бүр ингэсэн. Харж чаддгүй. Тэгэхээр л орж ирэл. Бид багш инээж юм л гэдэг юм чи. Ихгүй бүр залбирсан сууч ин цаач. Ямар сони юм бэ. Тэгэл үзүүлэл дуусаал. Ингээл дуусаал тэгэл замчаад өглөө багш бичээд авцсан. За тэр одоо юу гэдгийг бороо гэдэг ажилч юм байна хитайхан юм байна. Энийг янзлуул болох юм байна. Тэр юу вэ аглуу? Чи нэг цагаан юм өмсөн тэр юу юм бэ? Баавгай юм уу туулаа юм уу гэдэг. Баатаргүй тэр аглуу нэг нь Баавгай нэг нь туулаа юм аа чи бид нар бол нь хонь болгож хараад. Гурвыг өөр амт гэж Өөр амт гэж хараад. Намайг туулаа гэж хараад, оноохыг тахаа гэж хараад, баатаргүй баавгай гэж хараад. Нохоо илүү. Чи махаа идээд хонь болоод тоглож байгаа тэгж өөр харагдсан. Миний сургуультан дээр өөрийгөө нөгөө нүдэндээ нэг юм тарган хүний зовлон нүдэндээ нэг юм цагтхан шиг гүйдэх хүн болъё гэж бодохгүй юу? Янг гээл одоо нөгөө том жири шиг нүдэндээ харчаал дэстаа ингээд шүүн гэж ишиг хүүгээд шүүн интэн гарч ирэл нэг номер дээр нэг тийм бүдүүнээ мэдгүй тийм юм өөртөө бодож шүүн гэж хөрөндөөс шүүн гэж алгуулдаг байгаа байхгүй юу? Тэгээс бүхлээ бэлд найруулж үзүүлсэн чинь оноо чи яагаад ингэ удаан гүгээд байгаа юм гэсэн. Чи хэрэндээс машинаас алгуулдаг гэсэн. Чи зориул ингэж удаан гүгээд байгаа юм уу? Хөл гарчин зүгээр яасан ингэ. Дээслэгдэр он тэр номер байсан шүү дээ. Гацаа гэдэг нэг номер юу байх гээд нэг залуу оюутан хүүхэдтэй би сургууль хийсэн юм аа. Тий, зэрэг татлах тий. гоё нэ. Нутгийн ганц гэдэг номер тий. Кристой номер. Тэгээ айгу удаад би бүрстэй айгу шаналаа. Тэгээд энэ он ч н одоо байгууллагын бас удирдах нэг хүн юм чи би онд хэлээд оноо энэ оюутан хүүхэдтэй бити намайг ингэ зовоод байгаа чи. Яс хэцүү юм би энэ доёо тэрийг энэ туршлагатай хүмүүсээсээ тоглуулаач гэсэн чи. Доёо орж ирэл 40 минутын дотор ямар гоё номер гарч ирсэн. Нэг оройж суусан те бүгд. Тэгсэн чи хараа тэр чинь ингээд нэг 2 өдөр ажиллаа тэгээ бүр өөрөөр 4 өнгөрж явах 3 өнгөрж явах тэр номер чинь гараа 40 минутын би бүр цаг харж исэн байхгүй. Тэгээ би өөр шөнийн цагаар гэртээ ингээд амар ингээд даарцсан ингээд орж ирэл тэгээ миний нөхөр чинь болохоор бас урлагийн хүн болохоор чинь эмэгтэй хүн өөр шөнийн цагаар ингээд аюу гоё номер гарлаа бас чичирсэн те 40 минут чи бодтоо гэл ингээд ороод тэгсэн чинь манай ингээд намайг ингээд өө чи ясах даараа мараа гэнэ гэсэн. Одоо надаас өөр хүн байсан бол чи одоо ингээд 5 цагт номер яриад орж ирэхээр өөр мэрэгжлийн хүн байсан бол итгэхүү. Үгүй чи хараарай хэвээр үнэхээр гоё ихний юун дээр очиж хараарай гэсэн. Тэр үнэхээр сайхан номер болсон. Өглөө өөр цай үгүй бол ээжтэй цайны уус төгүүлж өгнө аль явсан. Одоо үд өнгөрчээд байна. Хайрч тийм байна. Ирэхээр нэг зад загнаа. Ийм хайчдаг хүүхдүүд юм чи. Эхийгээ март. Оо мөгөө маань нүрээд ирлээ штий. Сайн байж. цай зүгээ чадсан уу? Чи цайны усанд яваа бидтэй. Ёо нэр би хий явдаа. Би битас аваа яасан? Ингээд ийж. Өгдөө би нэг хартаа хүмүүс нэг хардаг номер хийгээл тгиймгийгээл тэгэл ингээд ярьжсэн чи манайхан чи эхлээл ингэж байгаа. Гэхдээ нэг хүн ингэсэн гинэ. Нэг хүн тэгсэн ингээл бүгдрээ нэг хүн ингээд ярьжсэн. Хартаа номер яриад. Цагийн дараа би нэг удаа. Манайнаас тэгсэн баггүй араа. Манайнаас тэгсэн. Тэнгүүд би тэгж авчих барьчихсан. Тэгээ барьчихсан. Тэгээ хартаа гоё номер гарч ирсэн. Тэр бид нар эрсдэл цонхлог бид нар нөгөө түрүүний яриа шүү дээ бас. Бусдаас арай өөр бай. Тэгээ мэржлийн өвшнгөө барьж явах хэрэгтэй гэсэн чинь энэ манайхан онон одноо одоо наглуу доо бүгд жүжиг хий. Би чинь жүжигийн ярилд гараад их бодлоо.
хайгаад байдаг янз бүрийн зохиолууд бас эдгээртээ санд болгоод ийм их юм нэг л шүү. Тэгээ бид нар соёлын төвөрөөр яг ингээд талбараа харцсан цонхтой манай ороо. Тэгээ бас нөгөө жүжигхийн тухай яг ерөөсөө хэдүүлээ өөрсдөө зохиоё гэл. За тэгээ юм гэдэг. Тэгэл ингэжсэн чинь баатруу ингээд цонхроо ингээд талбар ингээд хараад хүс багшаа гэж чинь аяа. Яасан гэж. Ийм тухай хийлдэ талбай дээр чи боо юм болоод байна. Жигсаал цуглаан дээр чинь улс бас их бочгож ирсэн байхгүй. Нэр чиглэлд яагаад хэдүүлээ энэ улс төртэй холбоотой те өнөөдрийн Монголын төр засгийн нийгэмтэй холбоотой нэр ийм жижиг хийгээд гэсэн бүгдээрээ санал нэгдсэн. Хамтлагаараа те ерөөс энэ чинь орон бүтээлч чинь нийгмийнхаа өмнө харж явах хэрэгтэй шүү. Энэ чинь ард түмэнд ил болоогүй өчнөө юм цаагуур чинь болоод байна шүү дээ. Тэгэл хар тамхины тухай яриа орж ирэл, томчуудын хүүхдүүдийн тухай яриа орж ирэл, энэ амьдрал өөр болж байгаа тухай ингээл яриануд үүддэг байхгүй. Тэр биш үү? Нэг 12 цагийн үед болсон яриа. 4 цаг гэхэд ба шүү дээ. 4 цаг гэхэд. Хоригтой жүжигний 6 үзэгдэл бүх дөрвөдтэй үйл явдалтайгаа гардсан. Тэгээ тэр болгоныг энэ жүжигэн ингэ шингээх гэж бид нар оролдож тэгэл хийсэлдээ тэгээ балдарчраа бид нар балдарчраг болсоо ямар нэг улс төрийн тим одоо юу байхгүй болов те одоо тийм хавцсан хягсан юм байхгүй бол бидэрт яалаа хүчиг очсон чинь балдарч маань тгийгээд 14 хоног суугаад бидэрт энэ 20 төж жүжиг гэдэг зохиолын диалог хүчээд тэгээд энэ 20 төж жүжиг гарсан. Хошин урлагийн хамтлаг те драмын жүжиг хийнэ гэдэг бол энэ бол бас эрсдэл байсан байхгүй юу? Яг тухайн үед бидэнд бол эрсдэл байсан те. А би бол одоо ингээд бүгдэнд нэг за мэдхгүй шүү хүмүүсээ башин энэ драмын жүжиг гэдэг хэдүүлээ цалин авахгүй байж болно шүү. Гэхдээ эдний хамгийн гол цангацсан юм нэг би чинь драмын жүжигчний мэрэгжилтэй те. Хошин урлаг бид нар за ингээ хийгээд байна. Одоо драмад тэрнгүүл ингээ цангацсан тэр цангаагаа тайлах гэж бид нар жүжиг эдгээр надаас нь хийж. Тэгээд тэр үед бол бид нар бол өстой нэг шавьяага хантал энэ жүжигээр тийм ээ кайф авч ингэж тэр жүжиг ингэж гарсан юм түүх. Нөгөө Азтаа бадарчны төгсгөлийг хэдүүлээ Бапурыгаараа дуусгах юм байна шүү гэдгсэн чинь пароди байсан. Өстродын дуустай пароди болдог. Тийм бөөнөрөл дуулдаг шүү. Гайтай юм шиг Сүхбаатар дээр нь тоглолцоод тэгвэл энэ пародийн надаар эхэлж таарсан юм а тий. Тэгсэн чинь ингэ дээл хувц элдв шалдын гизэг мэдзэг одоо янз бүрийн юмтай тэнгүүтээ муу бихэтгээ ярьлаа цаа бихээ. Одоо ерөөсөө төтөө дүүмэн. За энэ хувцсыг хурдан тайлахгүй нэг горгүй юм байна шүү. Амжихгүй шинжтэй шүү. Гараал дуусаад клюс руу ороод ингэсэн чинь манайхан нөгөө дээлийн энэ давчийг тайлах гээд 5 хүний гараа ороод байсан. 5 хүний 10 гар ганцхан давчин дээр. Тэгээ 10 гарч юусэн нэг давчийг тайлахгүй байлээ шүү дээ. Энийхээ нэг ингэж. Тэгээд дараагийн 10 гарч энэ л үгс 10 гарч энийг тайлдаггүй байл. Байж нөгөө чангахаар микрофон бас ингээ орж ирэх гээд тэгээд нөгөө чи тайлаад тэгсэн чинь манай Батбаяр маань уг нэлээд исэж хөгжмөө ингэж пауз авч байгаа л тэгээд төгсгөл болсон чинь нөгөө Бапурыгаа тавилаа. Тэгтэл би хантаад дээл тайлдаг байж байгаа чинь. Балраагаад дээлээ шидэл гутлаа тайлаад тэгсэн чинь нөгөө Никитоны Бачлалны дуу ихэлсэн. Яг ихэлдгийн даваан дээр гутал өмсгдөг байж байгаа юм чинь. Одоо дотороо яг нөгөө дээгүрх жилээ тэмлээд цэцэн өмссөн. Хөлөөснөөс готлгүй хөлөөцөн гараад үлдээв юм. Никитоны Бачлал хөлөөцөн байгаад хөдлөө болоод байна шүү дээ. Хоёр гутал юус өмсгдөг. Хойлоо өмсгдөг. Ингээд дуугаа эхэллээ. Тэгэл гараад манго, танго гэдэг доогоор хөлөөцөн хүнэлт болоод байна. Тэгтэл доод бихээ гутал өмсгдөг дээр. Бasta бүгд өмсгдөг. Хөлөө нууцсан. Тэгэл амал хөдөлж ивэл одоо болоо гэж. Ямарсан харагдаж байгаа хэрэгтэй. Харагдаж байгаа хэрэгтэй. Ихгүй л энэ хамтлаг боллоо гэж шүү дээ. Оо ам барьж байна. Гэт ойлгох дүр шүү дээ тий. Нөгөө дууны явчих юм бол. Үнэн юу аахгүй. Жигч нь байхгүй дууны явчих юм бол тэгэл Тэр чинь яг Азтаа бадарчинд яасан гэхээр бас Азтаа бадарчин ч өөрөө төгсгөлөө ягаагүй. Тэгээ янгот манайхыг ингээд янгот нөгөө та нар дуусгачаар гэсэн бидэрт нэг юм бэлэн Бапурыс яасан гэхээр тэр Бапуры дээр чинь бүх хошин урлагийнхаа нэрийг оруулсан. Тийм Бапурыс учраас нийтэд их хамаатай яг тэнд оролцож байгаа жүжигчдэд тэр чинь стаглуудаа нөгөө тэр Эрдэнэ зан үлзий хөө дэмдээ бүгд орцсон. Жанжаах ташгүй ахыгаа дурсан, дойлоо ахыгаа цэвэн ахыгаа дурсан. Бүгдийнх нь нэр ордог учраас тэр их оруул их гоё юм байна гэд огцом шийдсэн учраас тэгэд нөгөө поргонго бид нар ч өнгөрөөд манай тэрийгээр төгснө гэж бид нар чи тэгээд аваач төвшөөрсөн чинь тэрийгээ тооцоогүй тэгээ малрахгүй юу тий Юу таавал жоохон төстэй юм бэ акробаттай.
Акробат уу? Акробат нэг нээлтэн дээр бид нар чинь баах эргэлт мэргэлт хийгээд байдаг шүү дээ. Тэгсэн чинь би ингээд клүүсэнд өөрийнхөө юм хийчээд ингээд зогсон чинь аглуу тэр цаадлаас гүүгэл ирж байгаа байхгүй. За сүрхэн ирэхэндээ гэсэн чинь гүүгэлээ. За эргэлээд яагаад ирэхгүй нэ гэсэн чинь гүүсэр угаад клүүсд орж нэг иргэн шайдаад буусан чинь клүүсэнд ирэхсэн шүү дээ. Үзэгчдөө зүгээр гүүгээд өнгөрцөн. Нөгөө зориг хөл хоёр нь өрөхгүй байгаа байхгүй. Чи гүүж явахдаа бас тэр чинь зориг хэрэгтэй шин ингэж байдаг. Чи ингэж энэ таарч өгөхгүйсэн байхгүй гүүж явах. Гүүгээд дэдэг тэгээ энэ таарч өгөхгүй. Тэгээ зориг нь бас дутчаад тэгээ зоригдоод ингэсэн чи хөлөөсөн. Зрэлтүүд нэг үедээ гүүгээд бүр ингэсэн гүүгээд байгаа байхгүй. Та нэг яа да бас нэг ингээд нэг юу айхтар юу ингээд хамгийн сүүлд дуусахтаа ингээд биш ингээд зэрэг рүү ингээд дуусах гэсэн чи амар эргэж чи бууж шаард юм бол Оноо шүү. Оноо. ингээд арс үлш байд. Хойтлээс Хинж алдаад аринтроо галтаад ингэ яраг шаарчаад игсэн. Шинжилгээний урлагийнхныг хүрдэг байхад бид нэг байгууллага дээр ороод тоглолтоо хийчихгүй юу? Дуутай хийж арай ондоо. Яриа тийм бас хэцүү шинжилгээний баяр дээр тий. Тэгсэн чинь битээ биш үү фантомим хийвэл яах вэ? Оюутан багтаа шинжилгээр фантомим хийсэн. Тэгсэн чинь байгууллаганд дураад орчих. Хоёр давхрын цагдаагийн байгууллага байсан чинь мэрэгжлийн хяналтын нэг давхар руу орсон тий. Чингис үү? Тий шууд ороод юусэн яа асуусан дараагийн урлагийн хүн харахаараа байлаа. Харахаараа мөн үгүй л гэдэг. Тэгээд тэр фантомын машинтай явдаг юм фантом юм. Тэгээ үзэгч тэр нөгөө нэг баяраа тэмдэглэж байгаа сууч угаал тэгээд тэгсэн чинь ингээл машинтай явж байгаа тийм фантом юм ягаад хөгжимдэр ингээл байгаа. Тэгээ нэг өрүүлнэ гэж байгаа тэнгууд өрүүлээ булаацалтаа л байдаг байхгүй. Тэгсэн чинь үзэгч юурдаа тоодгүй. Тэгжээс нэг цогтоогоо босоод ирлээ. Юугаа булаацалтаад байгаа бэ гэдэг. Бүр тайзны урд талд хүрээд ирсэн шиг. Нэг авгаа чи арга бариад өгчөөч тэгээд тэр юм хийгээд зүгээр юм хий. Айгу архсуу. Оюутан юм булаацалтаа дээр төөгд гаргасан. Баяр дундуур юм булаацалтаа дээр. Тэрийн номер дандаа нэг ганцгүй. Агилуугийн сургуулийн ой болохгүй юу? Тэгсэн чи эн чинь хүндэт сурагч болоод тэгээд эн чинь багаас айлаалагчаар явсан юм байлээ сургуульд. Тэгээд чамд нэг номер дохон томлуулна гэсэн чинь би ч тэгээд дагаад очтгүй яах вэ? Тэгээд би тэр чинь нөгөө нүд мүдийн авдаг. Номер дуулаараа тэгээд юм тоглож исэн чинь үзэгч мартчихгүй юу? амар би ингээд агилуугийн нүдийн ингээд татаж авдаг тийм хэсгээ ингээд хараад ингэсэн чинь хүмүүс алга ташихгүй юу? Ямар сони юм бэ? Энэ нүд ингэж яхад хитсэн шиг шалгаж ташиж байгаа юм үү? Гэж тэр хооронд бодоод тийм амар хүжинтэй гэж бодоод амар урам аваад ингээд харсан чинь хүмүүс цаашаа харж бүх хүмүүс босоо цаашаа харж бүх хүмүүс юу гэсэн чинь нөгөө хөдөлмөрийн аваргууд нь цаанаас орж ичээ. Тэгээ мань хоёр үзсэн мань хоёр зүгээр нүд мүдэг. Цаашаа дуусна. Сондонгоо. Одоо нэг байгууллагын шинжилгээ тэмдэглэж байгаад хоёулаа ингээд гарч идэж явахгүй ч өвөл шууд базардаад авч байгаа. за ууч наах. Шулууч цагаад болохоор олдгүй байдаг чи ичиж байгаа. Тэгээд ийм том олдно. Зарим миний шүд айгу дойг шажигж айгу том. Ийм том бүхнийг. Тэгээд эхлээ том чулуу энэ шиг чулуу аваад ийцэн. Эхлээ шүдэ олдог байхгүй. Тэгээ оронгуудаа шууд цэвэрлэгч нарыг хайдаг байхгүй. Тэнгүүтээ 8% байхгүй зэгчээ. Жижиг чулуугаа яхийн тулд жижиг иргэл 8% доо ингээд төмөр хувийн хэрэгтэй. Тэгээд 0-оор орж юм яачаад шүд ёо. Тэгээд архины шил хайдаг байхгүй. Тэгээд тэр чи архины шил болоод чинь. Тэгээ яг нэг ирзэн нүд мүдэ бол яг бэлчээд. Тэгээд тэнгүүтээ би тэр яадаг гэж тэр шүд мөд бөө болж очоод цалин юу гэсэн чинь чокоп. Хайрцаг чокоп. Хайрцаг чокоп. Төмөр замын соёлын ордод орсон байхгүй. Төмөр замын соёлын ордод орлоо. За баярлалаа миний хөө гэдэг. Би пионер ордны багш л байсан юм шиг. Баярлалаа миний хөө гэдэг. Чокоп байхгүй. Тэр чокопыг гараад хідүүлээд автобусд мөнгө авахгүй. Чокопыг өдөр шигтэй тасчих. Тэгээд саврын бараа байсан. Тэгээд тэг ингээл хөгжөөд байсан юм да. Анх бид нар чинь бүр нэг аюу олуулаа 3 микрофон дээр ингээ хуваагдсан. Тэгээд тэр микрофондоо үгээ хэлэх гээд хідэн толгоонууд нь нийлцсэн. Ингээл лээдгүйсэн. Сүүлдээ тэр
олон ингрийн миг те бүр гадаад руу одоо онон найзаа найруулж шуймар загчиж авчраад нэг өөр өөрийн мигтэй болж одоо дуртай газараа тайзны дуртай газараа зогсож ярьдаг болсон шүү. Би нэг одоо ингээд 25 жилийн ойн шинэ жилийн нэвтрүүлгээр яг бид нар бас ингээд түүх болоод үлдэх бичлэг хийгдэж байна л да тийм. Бие биенийгээ хүлээн зөвшөөрөө дандаа ингэж мөрөлж дэмждэг хамт олон л ерөөсөө бургашаа явд юм байна. Ерөөсөө бид нар тийм л байсан. Би оноахыг 2 удаа дэ ингээд зүрхэндээ ингээд авсан байхгүй юу. Тэрний үгээр шүү дээ Ромеожлог жүжигчин дээр ингээд оноах тоглож байгаад өвчнээ болмаас тийм нөхцөл байдлын үүднээс би дублердод багш маань намайг сонгоод тэгтээ шударгаа сонгосон шүү бас тийм. Тэгээд тоглож байгаа тэр нээлтийн ихний тоглолтын дээр гарч байгаа оноах маань ингээд цэцэг бариад ирчихсэн байхгүй. Цэцгээ надаас нууж байгаа үзэгчд рүү орж иж тэгээд төгсгөлийн хэсгээр над ингээд цэцэг үлгэржсэн би ингээд хүн бол гаднаа уйлдаг юм байл шүү дээ. Яг үнэндээ бол гаднаа уйлах гэхээс илүү дотроо уйлах шиг үнс юм байдаг юм байл. Тэгээд дотроо лааш ингэж хайлж урсаж баярлах яг тэр үед бол хоолооноос одоо дууж гардаг юм байл. Тэгээ оноох намайг тэрээд миний дүүгээд нэг тэгжсэн тэр хамт олонныхоо төлөө тэр артал байсан байдаг хүнийг боддог гэдэг чанар. Нөгөөх нь тэр гацаа хөхтийн тэр дүү дээр тоглоод ингэж яхад би нэг цэргийн зарлаа авчаад нөгөө тэнцдэг байхгүй юу. Тэгээ тэнцгүүр гарч ирэхдээ дараа жил явуулна гинэ гэж хилээд ингэ гарч ирж хахад оноох ингээд цуг тоглож явахдаа ингээд ирүүн чичрээд нээлтийн тоглолтын дээр ингээд уйлаад ирсэн байхгүй юу. Ингээд хайрлаад тэр дүрийг хайрлаад ингээд бүр ингээд ирүүн чичрээд ингээд тэгээд манай багаараа бид нар одоо нэг дүүрээ ингэж бүгдээр ингэж мөрлөдөг байсан байхгүй да. Энэ хэсгээр дооё гарна шүү, энэ хэсгээр хаяа шүү энэ хэсгээр одноо огч шүү ингээд би энэ өөрөө полифоны дуурж байгаа энэ хөг химнэл янз бүрийн хүмүүсийн тэр уянг бүгдээрээ ингэж өнгө алгалж манай X дүүцэд байсан болохоор одоо үнцнийг алдахгүй цааш ч үнцнийг алдахгүйгээр ингээд үрд мөх байх зүйлийг ингээд бид тэр цаг хугацаанд амжуулжээ. Партнер гэдэг чинь айгүй чухал. Тэгээ хүн өгүүлдэг юм билээ шүү дээ. Ингээд яг тэгж тоглодог жүжигчтэй хүн өгүүлдэг те. Жишээ нь би одоо аглуу ингээд заримдаа өгүүлдэг байхгүй. Ягаад тэгэхээр одоо аглуу битээр ингээд эргээ утгад маш олон номерт партнер болсон юм билээ. Тэгээ тэнгууд битээр нөгөө хичээл гэдэг нэг номер дээр тэр төгсгөлийн нэг өрсөлддөг хэсэг огт байхгүй байсан шүү дээ. Хоёулаа ингээд тоглож ийсэн чинь тоглолтын дундаас тэр гарч ирээ те. Тэгээд нөгөө онон ингээд алин дээр нь очих уу гэдгсэн чинь шууд аав дээрээ ээж дээрээ битээр булаацалдаг шүү дээ хүүхдээ яваад. Тэнгүүд аглуу ингэнгүүд тэр над дээр ирж байгаа зүгэл те. Тэнгүүд нь би нэг юм ингэнгүүд он над руу ирэл ингээл уйлал ингэнгүүд нь тэр харуу тэр шууд тоглолтын дээр олдсон. Битээр 3 тим юм хийгээл тэгээ хоёулаа гарч ирчээд кулисний хажуу те хоёулаа гар ингээл цохиол хоёр нэгэ ингээ мөр зогчоол хоёулаа тэндээс ингээ авсан тэр гоё мэдрэмж эдгэр чи ингээ хүнд бодогдтiin юм билээ шүү дээ айгүй гоё те. Тэгээ тийм улсууд гэдэг шиг одоо манай уран бүтээлчид ингээ биенийхээ олсон юмд айгүй гоё баярлаж жаргаж тэрэндээс кайф авч те ингэжсэн учраас их олон сайхан одоо би тэгээд яг энэ яриан дээр би зөвхөн нэг хүнээс буюу уучлахгүй гэж ингээ өсөж байгаа байхгүй би энийг дотроо л бодож идэг л да. Би эхнэрээс уучлах байхыг хүсдэг байхгүй. Яагаад тийм л шүү дээ тэр тайзан дээр амьдарч байхад нь яг эхнэр нөхөр хоёр болцсон тийм. Тэнгүүт яг энэ чинь ингээд нэг биш болчт юм байна л да. Нэг нь ингээд жоох ингээд алдаатай юм хийх гээд байгаа юм шиг болонгууд нөгөөт нь хориглоо тийм. Яг тэр үе би тайзан дээр зулааг бүр ингээд бас ингээд хориглоод идэг байсан байхгүй. Энэ бол маш буруу. Одоо тийм нэг бүлийн хоёр эрэгтэй эмэгтэй хоёр жүжигчин ингээд одоо хамт ажиллахад их хэцүү зовлонтой. Яг тэр үед би заримдаа эхнэрийгээ бити чи ингээд амингээд гэдэг солиотой юм шиг тэр насны тийм юм байсан юм шүү. Тэрнээс би ингээд одоо эхнээсээ уучлахыг хүсдэг байхгүй. Тэгэхээр зулаа биш дараа нэг эмэгний дүр тоглож аглуутай бас тоглосон байхгүй. Тэрийг дандаа ярьдаг байхгүй. Аглуу дээр тоглосон чинь амар гоё ивэлсэн шүү дээ тийм. Ингээл би минь авч яваад ийм гоё шүү дээ доо. Тэгэхээр үнэхээр би дотор бодож нэрээ тийм шүү. Одоо манай X нүцгэн тэр сайн жүжигч. Нөгөө аглуулгын тоглолдог нэг эмээний нэг яд шүү дээ номер байдаг шүү. Би Монголынхоо усан урлагийн жүжигчдэр бол үнэхээр их бахархдаг. Энэ хүмүүс бол бас цаг үеийн их тийм эрсдэлтэй хэцүү үед бас их гавьяа байгуулсан сайхан уран бүтээлч шүү. Тэгээ төдий чинээгээрээ өнөөдөр бас их тийм сайхан явж байгаа гэж би боддtiin. Тэгээд яг энэ ташрамд усан урлагаар урлагтаа үнэн ч зүтгэж яваа бүхэл уран бүтээлчдтэй бас хамгийн сайхан бүхнийг хүсэн ирээё гэж бодлоо.
Өнөөдрийн 2020 оноо үдэж, шинэ оноо өгтөж байгаа энэ сайхан өдөр бидний шинэ жилдээ хамт байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Энэ бол X2 Production үүсгэн байгуулагдсан. Одоо энэ суурийг тавьсан эрхэм сайхан уран бүтээлчтэй өрн дуудаж өнөөдөр бас шинэ жилээ хийж байгаа үзэгч та бүхэнтэйгээ таны гэрийн хойморт бас хамтдаа өнгөрөөсөн ийм шинэ жилийн сайхан нэг мартагдчихгүй орой байлаа. Өнөөдөр X2 Production-аас гайхалтай сайхан 5 гавьяат төрсөн байна. Тэгээ өшөө олон одоо эх он жилүүдэд сайхан уран бүтээлчд маань амжилт гаргаж олон сайхан гавьяатуудтай төр зэсг нь үнэлсэн ийм сайхан үйл явдлууд бид бүхнийг өгөх хаа гэж бодож байна. Аливаа муу бүхэн ард үлдэж сайн сайхан бүхэнтэй хамтдаа ирээдүрөө тэмүүлцгээе гэдэг. Өнөөдөр хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Сайхан гитар тоглож бид бүхэн сайхан Ястаа гоё орой байлаа. аялгуулж өгсөн тий энэ сайхан үдшиж байлаа. Тэгээд бас нэвтрүүлгийн зүгээс UBS телевизээс бас гарын бэлэгтэй байгаа. Энэ ингээд жишээ Монс группийн хамт олон манай одоо жүжигчдэд ингээд гоё нүүрний тос нүүрний саунд гоё витаминууд өгсөн байгаа. Хүний биеийн тэжээлтэй маш гоё витаминууд байгаа. Энийг ингээд та бүхэн минь одоо хэрэглээрэй. За тэгээд одоо Апо бас ивент итгэсэн байгаа энэ сайн брэнд. За өнөөдрийн бас энэ нэвтрүүлгийг ерөнхий ивент итгэгчээр Pepsi брэнд ажилласан байгаа. Тэгээд бүх одоо хамтран ажилласан байгууллагуудаа баярлалаа. Мөн энэ сайхан өргөө гэрт бас бид бүхнийг өнөөдөр ийм сайхан тавлаг байлгасан Баг Тэнгэр City Luxury Residence-ийн хамт олондоо маш их баярлалаа. За тэгээд бас нэгэн бэлгийг бэлдсэн байгаа. Энэ бол 25 жилдээ холбоотой нэг ийм гарын бэлэг байгаа шүү те. Энэ Ансург компаниас бид бүхэнд бас бэлгэлсэн. За ингээд тус нь яг нэртэй байгаа. Та бүхэн задлаад үзээрэй. Энэ бас нэр чинь бичээстэй байгаа. Ой, миний зурагтай юм биш үү? Хөөхий мань дөрцсөр энэ байж Зурагтай ямар их гоё сэтгэл зараа байна. Он солигдоход ерөөсө хэдхэн хором үлдсэн байна. Одоо минут үлдсэн байна. Тэгэхээр хэдүүлээ ориглон дарсаа бодвол хэдхүү. За ингээд шинэ оны ментор